Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. За яа хаагур шоуд яваа. Айоо. Хар өдрөө шоудаг гэж хамтгийн хэлээ. Наа чи орой болж байгаа сте. Одоо 9 л болж ш дөнгөж. Дөнгөж. Цаг ирсэн ч. Хидэс шоуд тий. Би өчигдрөө шоудаа, шүнжэнгөө шоудаа да. Тэгээ сая л гэртээ орж ирлээ. Залуу насныхаа ирч үчиг юунаас авч байна да найзаа. Бэстэ юу гэсэн гинэ өчигдөр шоудаад Тэгээ шүнжэнгөө шоудаад тэгээд өнөөдөр орж ирлээ. Тэгээ сая орж ирж байгаа. Аха. Пүү тэгэхээр ч 48 цаг баг биш 36 цаг гэж ярьдаг байлаа. Үгүй би ажилтаас өнөөдөр наача 2 өдөр халтур ирсэн. Ажлын хажуугаар. Тэгээд жоохон удаа ажиллаад. Халтурчин заяа олцоод орж ирж байгаа чи. Халтурчин заяа юм бидтэй. Харин тий. За манайха юу ярих вэ? Заяаг хэлдгээд юу ярьж хуух юм аач хоо. Бүнд жоохон сүнсөө үлээх юм уу? Би аль 6 цагт бас өнөөдөр бүтэнсээ өдөр мөртлөө би аль 6 цагт зарсан шүү дээ. Уус өчтөр. Өчтөр амар эрт унтсан. Өчтөр бараг 8 унтцсан уу? Яагаад? Яагаад ч үгүй. Би хоёрыг ч удаас өнөөдөр орой бичнэ гэхээр айгүй болцтой дайламдуулаа гарч явах гэж бодсон шүү дээ. Өчтөр гарч ганц хоёр drink ой гэж бодсноо. За зэшш. За. Тэ нэг кино тавьсан чинь тэр бүр амар утгартай киносэн. Тэгэл тэр чигээр наа. Ямар кино тавьсан? Eric гэдэг нэг кино тавьсан. Eric тэр гарсан байсан уу? Netflix дээр. Тийм. За тэгвэл үзмээргүй юм байна. Баярлалаа хэлж өгсөн даа. Doctor Strange-ийн тоглосон кино. Тэр систем. Гөө мэдгүй. Надад ерөөс таалагдахгүй. Амар удаан үйл явдалтай кино л. Тэгсэн мөрчлөө үзэл байгаа юм уу? Eric. Би тэр юу л Mad Max гэсэн юм. Тэгэл өглөө 6 цаг сэрэл за яах вэ гэл. Тэгэл өглөөнөөс хойш ландрига хийгээд. Гэр орно жоохон янзлж байгаа. Тэгээ тоглож байгаа. Тэгээ байжсэн чинь та нар цогларлаа шүү дээ. Юу тоглосон? Компьютер тоглоом. Ямар тоглоом тоглолт юм? Resident Evil тоглож байна. Нэн юу лээ? Village юу? Би зүгээр хоёрын хэл дээр үеийн л тоглож байна. Remake and remastered. За тэр яах вэ? Та нар юу? Өнөөдөр нэр энд нөгөө дижитал эрка ирж юм л шүү дээ. Хэлээ дүүсэж амжаагүй. Та бүхэнд үзүүлээ. Дуулаад өгцөө. Орой очиж үзэх үү яах вэ гэж байж байна. Толтонд явахааргүй. Өнөөдөр ирж байгаа лөө. Тэг өнөөдөр гинэ. Үгүй тэгээ энэ хамтад очиж очихоор такс нэтэр тоглох танаа элээд. Сүүлийн үед нэг 50 мap болцсон байсан уу? Ер нь бол нэг $50 авцсан юм шүү. Аа. Үнтэй юм шүү. Камертон 60 гэлөө. Камертон ч идэ тоглолоо. 50 тоглосон стас тий. Камертон гэж солиорч байна. Камертон ерөөс ирэх юм бодлоо ярьж байна. Болт сүлд ирснээр 60-аар тоглолоо. Болтоо болж 10 байтгаа л үгэн. Чиний юм тийм биш тий ганцаараа ирж байгаа мөртлөө. Ер нь 50 байна. 40, 50, 60 авцсан юм уу? Яа. Гого. Энд ингээд ерөөсөө ямар нэгэн тоглолт үзье, концерт үзье те даа ер нь л тэгэл 100-аас дээш штэ. Тэр одоо нөгөө том стадионуудад хамгийн дээр бүр ингээд чердакн дээр суухад 100 штэ. Тэгэл доош явсараа үнэтэй тикет рүүгээ орно штэ. 600, 700, 800 мянга ч гэдэм үү те. Монгол дуучид ингээд хамтлагууд ингээд юм ирэхэд ингээд 40, 50, $60 бол it's okay. Угсаа энд ингээд тоглолт үзье гэвэл тэгжэл төлдөг хүмүүс юм чи. Тэрнээс илүү төлдөг хүмүүс. Гэхдээ 40, 50, $60 авчихгоот. Хөгийн юм бол яахгүй.
Өш дөрүлээ яах юм хэд дээр хийх юм уулзалтаа. 50%. Бидэрт мөнгө төлөх үү? Төлөх штэ. Баг Тийш үү гэдэг хүмүүс төлөх бид ингээд бид нар үгүй юу лээ идрэн тэдэг нэ минь ичлэн шеэр мэр гарч юм бол. Зарай. Instagram дээр 10,000 чөрөөг байгаа юм биш нэ тэр чинь. Хөөе тэгтэл юу үздэй чи дөрөв хүнд бодвол нэг ажил YouTube дээр ямар их сурчлагаа тавьдیں۔ гэдэг энэ хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр чинь айгу болцсон шүү. Лол. Гэтэ ядаж хүн хүний 10 цаас бодохгүй хэцүү үстэй чи дөрүүлээ бодвол нэг туслах хүнтэй явах байлгүй ингээ тавуулаа. Тийш. Тийм үст. за бүр ирээд бүр яваад яах нэ одоо баг тэр нэг хошигөөд суглаагүй байж суглааныхаа мөнгийг хожоод үрээд хоорондоо хэрэлдэг шиг байхгүй мөнгөс олж. Би тойрыг очуулмааргүй бол тойр ирж болно шүү дээ. Үгүй янаас. Тэгээд энэ Европоор айтан тоглолт гэжээ. Юу ч тоглох гэдэг. Телевизээс дуулаад сайн уу хайртанд байна уу? Тэгээд болохоор итэд үзүүлээ. Урлаг хөрлөг шиг юм яваад идэг юм. Өчнөр компьютер тоглоом гэснээс энэ сонирхолтой биш л ахaltaа. Гэхдээ би айгу богинохон товч ярьчээ таагаарт юу Counter Strike гэдэг нэг компьютер тоглоом байдаг айгу алдартай хоочаа. Тэгээд тэнд Монгол нэг залуучуудын тийм баг Монголс гэдэг баг. Амар чигдрүүлээ уржиг дээр юу Astralis гэдэг нь болохоор одоо тэр Counter Strike 18 оны үед ерөөс дэлхийн топ баг байсан хгүй юу? Тэгээд тэр багтай тоглоод нэг тэмцээний шилдэг барах нэгдүгээр барах авсан лээ. Мундаг юм аа. Дэлхийд алдартай айгүй олон багуудыг ялж хожоод тэгээд одоо бол яг Counter Strike гэдэг тоглоомын одоо шин гарч ирж байгаа одоо топ багуудын нэг гэж тооцогдож явж байгаа юм байна. Айгүй олон хүмүүс ярьж байгаа. Тийм. Тэгэхээр баяр хүргээд амжилт хүсье тэднэрт. Амар тоглолт юм байна. Харин тийм. Ямар гоё. Гэхдээ энэ хамгийн сони юм нь одоо ингээд Counter Strike гэдэг тоглоомыг л би жоохон бахтаа ингээд Монголд ингээл бисний газар энэ төр гэл тоглолт байсан те 10 дунд сургуульд байхдаа одоо тэгсэн чинь тэр нь болохоор бүр ингээд олон улсын спорт болчихсон. Тэгээ тэрийн тоглогч нар нь болохоор ингээд сая долларын юу цалин байлантай тим том спорт болсон биш үү? Юм нэр хурдан өөрчлөгдөх юм аа. Наа чи секс хүртэл спорт болчоод амжилттай энд рекорд өгдөд яваад ч хүмүүс. Та нар ингээд ямар нэгэн генесийн амжилт ч юм уу ямар нэгэн амжилт хатаа нэг юг хамгийн түрүүнд хийж чадах бол үгүй за тэрүүгээр л нэг амжилт гаргаж магадгүй дээ гэсэн юм. Юу ч хийж магадгүй. Юу ч хийж болно. Хамгийн удаан амьсгаа авахгүй ярьсан. Чи нэг 10 нэгтгэрээ амжилт тогтоохгүй. Цагаар тооцсон юм байна надад. Дэлхийд биш юм аа Аазтаа ч юм уу. Биш мэрэгжлийн төвшөнд төрч байгаа бол угаасаа сонирхчийн төвшин гэж явна шүү дээ. Аяа. Мэргэжлийнх чинь тэгээд цаг магаар тооцоод нэг хүүхэн залуу хоёр генсент левдлээ гэж яцсан зураг гарцсан шүү. Тэгсэн чинь залуу нь бүр өөх гэж байгаа юм шиг ядарсан зэрэгтэй. Хүүхэн бүр амар адж байгаа л тэ зэрэгтэй гоё. Тийм шүү дээ. Тэг хит гинэ. Хитэн цаг зээлээ тэр чинь хоног моногоорээс ахаа бараг. Амар юм битгий шээ. Бүр тасралтгүй юу? Одоо тэр яаж тооцдгийг бөөмөд дунд нь ядаж бицч бас уйлгүй дээ. Бүр гайханасаа. Тэр нэг тим нэг видео байдаг шүү дээ. Нэг тасралтгүй хамгийн удаан бүжиглсэн гэдэг Guinness рекорд чи 10 хэдэн хоног ч үлээ дээ. Толгой тарих эргэж мэргэж өгдөг. Тэгээ тэнд нь гэсэн чинь уралдаанд нь 3 хос зогссон заа. Гуруулаа ингээ биний тэрээд унтж байгаа юм шиг болцсон. Бүр ингээ бүжиглэхээ байгаад найгадаг болчихсон тийм юм байгаа юм чи. Тэгээд хэдүүлээ юу яа л да. Тэгээд нэг тэр хүмүүс яах вэ? Тэгээд гол нь та нар юу хийж чадах юм одоо ингээд ямар нэг юм байдлаар заавал өрсөлд гэдэг юм бол. Хийж чадах юм байхгүй. Наад чи ямар сонир хүмүүс яа. Би бол хамгийн удаан диван дээр хөвт зурагт үтсэн гэх юм бол хийнэ. Амжилт чи имдэгцэн баха нэ за. Чүгөө би тэрнтэй өрсөлдөй л төө. За тийм ээ. Дэлхийд биш юм аа гэхэд ядаж Аазтаа гараа. Аазтаа авраг ол энэ гэж яриад.
Хамгийн удаан хэрэглэх ч одоо. Тийм үү. Тэгээ хамгийн удаан диван дээр ихтэй зурагдчихсан. Ажил мэтлээ яах юм тэгээд. Генст орж байгаа гэдэг. Ажил хамаагүй. Генст орж байгаа ажил мэтлээ яваад. тийм. Тэг Генсийн рекорд тогтоочвол мөнгө аавна үстэй. Ноблийн шагналын аймаг өндөр мөнгө авдаг шүү. Генст ч мөнгө өгдөг юм байлээ. Огт уу? Огтынч мэдгүй нэг санаж л өгд юм шүү. Гэтэ чи бараг мөнгө өгөх хаа. Генсийн амжилт тогтоосон гэх тийм цол өргөмжлөх ах юм чи. Мөнгө өгöd идэхтэй тушааж машаагаад. Түл Гиннес журнал хувийн юу үстэй организац үстэй. Мэдгүй бод тийм л. Private миний ойлгодоор private organization тэгээд нэг амар тийм их хэмжээний мөнгө болтго юм шүү. Түл тэр чинь тогтоогдох ямар шаардлага байна тэгвэл. Өөрөө өөртөө л яа гэм билгүй. Одоо вебсайтн дээр нэрэл тавьж ш тэгвэл. Дэлхийн шилдэг. Тэгээ CV-н дээр нэрээ тавьж найзаа. Хамгийн удаан хэвдэг ч юм. Тэгвэл гоё юм хийх. CV дээр тэгж тавихгүй шүү дээ. Генесийн номд бичигдсэн хүн гээл тавьчихсан. Тийм ээ. Яаж гэдэг юм шүү дээ. Начал гоё сонсогч байна. Генесийн номд нэрээ бичигдсэн. Зүгээр Генес бүртгүүлсэн гэж бичихэд бараг болчих юм шүү. Тэр чинь бүртгүүлэхдээ бас шалгууртай илгүү дээ. Генес рекорд эзэмшигч гэсэн нэртэй холоо. Тийм. Оролцогч юм уу? Генес рекордны оролцогч. Бид нэр нэг юм яриг гэж эрэгтэй хүнээс асууя гэж бодсон шүү дээ. Би нэг уржигдэр хизээлээ төрөл амт үсээ тариулдаг байхгүй усныхаа доотлоос. Тэгээд тайруулчаад гарч явж байгаад маргааш өдөр ингээ гэрлүүгээ явжсэн чинь усчингийн гадаа баахан залуучууд байсан байхгүй. Ингээд бөөндөр ингээ очрлоо сууж дим билээ шүү дээ айгүй хөөрхөө. За. Тэгээд хажуудалд нь өөр мөр ингээ өсчин зөндөө байгаа шүү дээ. Гэсэн чи яг тэр гадаа ингээ айгүй ингээ очрлцсан цай бүгдээрээ. Тэгээ би ингээ боддог байхгүй. Эрэгтэй хүмүүс ингээ хүмүүсийн яриг сонсоод байхаар эрэгтэй хүмүүс ер нь нэг очдог өсчинтэй юм байна тийм үү? Эмэгтэй хүмүүс бол одоо миний хувьд бол гэдэг байхгүй. Би ингээ за энд л орчие те эсвэл ингээ нэг утсан дээрээ таалагдахгүй штэ. Заавал нэг юм таалагддггүй ч юм уу те жоохон хачин тайрчлаа ч юм уу эсвэл нэг гоё яасангүй масангүй гэд нэг юм одоо ургуу шаргуу хүн баггүй. Тэнгүүтээ ингээ өөр дандаа өсч орж үздэг. Тэгсэн чи эрэгтэй хүмүүс тэгдэггүй юм шиг байх юм тэгдэг үү? Одоо баян нэг өсчин дээр очтдгүй эсвэл хоёр яа дээ. Эрэгтэй хүн гэхдээ илүү их брэнд лоялтитай байдаг юм шүү. Тийм гэж үү. Өсчингээс гадна ер нь л яг нэг л юм хэрэглэх дуртай хүмүүс юм шүү. Тэгж би ойлгоод байгаа шүү дээ. Жохон залхуу юм болоо гэж. Одоо ингэсэн барай идчихнэ. Зүгээр нэг юм сонгоол тэгэл. Эхнэрээсээ илүү өчнөдөө илүү үнчэдэг гэдэг яриад байдаг. Ер нь юм ингээд бүтээгдэхүүн бараа мараа эсвэл ингээл нэг очтой газар мазартай амар тийм үнэнч байдаг юм шүү. Би бол жишээл одоо энийг ярьжсэн та 2005 оноос хойш одоо хүртэл зөвхөн Samsung-ийн утас хэрэглэж байгаа шүү дээ. Өөр ямар ч утас хэрэглэж үзэж байгаагүй. Тийм. Тэгээ одоо тоглолттой болохоор дандаа нэг PlayStation тоглодог, Xbox л өөр юм ерөөсөө авдаг. Зөвхөн нэг л юм авч тоглох туфтаа. Тэгэд үсээ засвалтаа бол нэг үсчинтэй болчихлоо тийшээгээл очдөг. Тийм. Одоо ч ийм стори байхгүй. Шикагод шүү дээ. Намайг Шикагод амьдардаг байхад яг коллеж сурдаг байхад нэг тийм Мексик банд байсан. Одоо Мексик ч юм уу юм тэгэхгүй. Hispanic League банд байсан. Одоо хаанс Никарагуа ч юм хэмэдлээ. Нөгөөх нь англиэр ярьдаг. Би испаниар ярьдаг. Тэгээд би нөгөө залуутай үсээ яаж засуулахад тайлбарлаж чаддгүй. Тэгээд яагаад тийшээ байн ихэндээ очдөг байсан чинь $5 өсч юм байхгүй юу? Тэр үед тэгээд би мөнгө хэмэх гээд $5 өсч чинь. Би тэгээд тэр банд дээр 4 удаа очиж үсээ зүү засуулсан шүү дээ. Эхнийхээ удаа очиод эхнийхээ удаа очиод ингээл би тайлбарлал байхгүй нэг ингээл засаач ингээл нөгөөд нь төсөж си гээл толгоо дахиад. Тэгэл би окей заастаа амар тайлбарлаад маа усаал яасан чи байхгүй. Яг ингээд нэг юм дөхүүлээ тайчихсан тийм үс засал болчихж байгаа байхгүй. Яг миний үссэн биш. Тэгэл shit тэгэл би хэдэн сар хүлээгээл үсээ ургуулаад ахаал нөгөөтөнд очил. За энийг өстө ингээл засаад нөгөөт си л гэдэг. Тэгэл маа засч байхгүй. Бас тэгэл архиж 2 очиж дараа нь яг миний хүснээр засаад тэгэл тэрнээс хойш за 4 одоо баг тэр чинь ингээд 8 сарын дараа штэ. Тэгээд 7-8 сарын дараа. Тэгээд одоо бүр ингээд 8 сар ингэж ээж
үсээ одоо гайгүй л болгодог бол одоо өөр хүн дээр очихгүй гэл тэр нөхөд дээрээ дэж чихээгд ишээ ирээртлээ тэрвэр засуулдаг гэсэн шүү дээ. Team storyтэй байна да. Од ядгүй. Би нэг хүн дээр л очсон шүү дээ. Тэгээ олон хүн дээр очихоор араар нь тавиад байдсан юм шиг санагдаад. Гүг тэгээ нэг засаад одоо нөгөө нэг ингээд одоо нөгөө миний үсийг одоо ингээд цахлаад янзлаад яачвал одоо ингээд гаршин гэдэг юм яа тийм. Учир нь олчих юм бол тий учир нь олчоор яг тэр хүн дээр л яг тэр байдлаараа л засуудаа гэж боддог байхгүй. Тэгэхгүй тэгэл шинэ хүн дээр очиод дахиад энийг ингэчмээр тэрийг тичмээр гэж ярих чинь бас ядаргаатай. Тэгэл өсчин болоо яг тэгээд яг миний хүсэж байгааг ойлгохгүй шүү дээ. Гүг ойлгохгүй ш би өсчин болгонд яг ингээд хүсэж байгаагаа тайлбарлаж өгч чадахгүй. Тэгэл яг ингээд нэг сурцсан хүн дээр очиод тэгэл яг засуулахад л зүгээр. Тэгээ манай үсчин гэж нэг үсчинтэй хүн шиг. Миний хэвээ үсчин гэж. Миний үсээ засуултыг ихчмэгч бол одоо ингээ баг ингээ календараа хараад мэдэн шүү дээ. Одоо энэ чинийх жоохон оройтсан байна да. Чи ямар орой ирчих юм энэ гэл. Өмнөх 7 хоногт ирнэ гэж утсан чинь. Бүрөө. Тийм гэж байна. Тийм их гоё яхаа. Ер нь 3-7 хоногт нэг өд очтой. Та нар тийм үнэнж цаашаа үнэнж биш юм биш. Ямар. За sorry. Үс сайхан бол зүс сайхан. Тэрийг бол би сурсан. Энэ өнгөрсөн сар бол би тэрийг сурсан. Зүс сайтай байхад бусд нь лайлаа. Зүс сайтай бусд нь хамаагүй. За одоо бол юусаа 3-7 хоногт нэг үсээ засуулдаг. Би бол 3 жилд нэг засуулдаг. Ийм ялгаатай хоёр хүн байгаа юм байна. Нүүр мөрнөч үсийг авч өгдөг өстэй тий? Үгүй юу? Үгүй шүү дээ. Яа барбер дээр очиод яг тийж янзлуулна л та. Гэтэ барбер дээр нэг амар суугаад яг ингээд трим хийх. Миний захал чинь бас нэг тийм амар захал биш ээ. Тийм өтгөн биш. Угаасаа өөрөө ингээд захалч чинь. Тийм барбер чи Монгол нэр засуулдаг. Шал ондоо хүмүүс өгдөө шүү дээ. Монгол нэр засуулдаг, гадаад нэр засуулдаг. Тийм Монгол нэр засуулдаг. Тэгвэл гоё юм шүү дээ. Яг нэг хэсэг нэг солонгос ганц хоёр өсчин дээр байсан юм а. Тэгээд тэднийг ингээд бүк хийх амар хэцүү, амар ядраатай тэгэл. Заавал хэдөө нэг өмнө ярмэр гэл. Монголд ихч чинь ихч гэлдэг ингээд баг л шууд. За хөрөдрэй гэлөө. Тий. Хүүе, гэхдээ Монгол ирчүүд чинь бас нэг юм хэмэр сүлмөл дээрээд үстэй. Дуртай эмхтэй минь өсөнд хүрэхгүй аа. Тэргүүндээ хүрэхгүй гэж үгээд иддэг шүү дээ. Та нар. Юунда? Өсчүүд дарахаараа амаг болчихдээ шүү дээ. Тий, хамаагүй үнэр хүрэхээр хэмэр сүлмэл байхгүй болчиход байгаа юм шүү. Надад хэмэр сүлд байдгүй юм байна. Хамаагүй шүү дээ. Хэмэр сүлдгүй юм байна. Часуудар масдаг тэмхэн юм мэддэг. Тэгснэнгүүтээ ингээ ямар ч хамаагүй өсчөнд ороод яагаад идэг. Үсэцүүлээд идэм бич. Үсчингийн тэгвэл одоо ингэмэр юм байна. Найз залуутай болохоор Монгол найз залууд болохоор ингээд ярих хүний толгой молоо гэдэг нөгөө юм ярих юм бол чи үсчингийн хүүхэнд хоёр ямар яа гэж. Гэ жоохон яах юм байна. Тэр хүн чиний толгойд хөрж болдог. Би яхаараа хөрж болдгүй юм. Тэгж хэрүүл хийх юм байна. Тэгээ монголчууд ч бас юу яадаг штэ. Календар харж үсэд сулдаг штэ. Йоо бас. Маа найз Монголд үсчин бохгүй юу? За. Нилийн гай үсчтэй нэг. Тэгэл тэр ингээд тэгдэг байхгүй. Календар харж байгаад ажиллах шийднэ. Яа гэдэг. Заримдаа ингээд үс засуулахад муу хохмоо толгой өдөр гэдэг юм л та. Хин ч ирдэггүй гэсэн үгс ажил дээр очсон шийдэж ирэхгүй. Ямар хин ч ирэхгүй. Зурхаа харж календарыг 6 харж байгаа. За мань өнөөдөр ажилтаа байна. За мань өнөөдөр ажилгүй юм байна гэж шийддэг. Зарим өдөр нь үс авахад сайн мэн гэд бичсэн байдаг. Тэр өдрөөс амар бизи болчих юм чи. Ямар ч тийм. Тэсний бодлоо хэцүү юм шүү. Ингээд сард одоо тийм өдөр нь хэд байх вэ гэж. Нөгөө их мод толгойтой өдөр нь олон байдаг дуусам шүү. Тэр чинь ингээд ээлжилт юм шүү. Би нөгөө тэр нөгөө ийм цагаан зурхааны нэг ном байдаг штэ. Тэр биш юм уу? Аха. Тэр биш их шээ. Мэдгүй ямар нэг зурхаатай л ном байт юм бэл. Тэгээд
Биш би хойлох гэж байна. Би нөгөө юуны ордны зурхаатай хойлох гэж байна. Ордны зурхааг horoscope-ыг орчуулдаг залуучууд тэгдэг гэсэн. Нэг ингээд юугаа авчин штэ одоо ингээд за ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар бичдэг юм байна гингүүтэй. Залхуураад заримдаа тэгдэг гэсэн. За ингээд чишээгэл. За өнөөдөр сайн өнөөдөр гоё муу гэснээр. За өчтөр сайн биш чи өнөөдөр муу гэвчи. Тэгээ гяс зурхаа гаргацдаг гэж. Хурдуур. Тэр биш очсон тэгжиж магадгүй л баг. Яана. Олон цаг өдөртөө болгоорой гэж хүмүүс бас тийм гэж байгаа. Тэг яаж нэг сардаа нэг үс засуулгад сайн өдөр гэж тавьчих гэдэг байна. Арэ. Гэтэ наа чи өсчний бизнес тэгвэл яг нэг хүн хүчний зардалтай амар юу сайн биш үү? Зөв зурхаагаа харж байгаа л цагийнхаа хуурай гаргацдаг. За 2 өдөр 6 хүмүүс ажиллаулъя. Сайн өдөр байна. 3 өдөр хинч ирэхгүй ажиллаа. 3 өдөр оф ах юм байна. Зурхаа харж юусэн ямар нэг юм шийдэж байгаагүй. Одоо чинь хүмүүс ингэ 4-р хумсаа уул сайн гэ. 4-р би дандаа хумсаа. Зайлаач. 4-р хумсаа авгуудаа 5-р банкаа шалгаж авчихсан. Мөнгө Нэр дaalаач. Шиний хоёр төрөвчөд алж маллаа сарлоо юу? Болооч. Би өөр юм далдаг байгаа. Юугаа. Ноц. Хэлэхгүй. Яа. Муу далтай юу? Тэгчээ даллаа. Гори хүрээ тэр чи минь. Би тандар тэнийг ярьжсэн үстэй. Манай хаваад нэг юу байгаа. Ярьжсэн та нөхөртөөгөө хэрэлдээд. Наача хүрээлэн өрөөнд ярьсан. Харин тий. Нөхөртөөгөө хэрэлдээд тэгээ жирэмсэн байх үедээ. Тэгээ хүнд үзүүлсэн чинь нөхрөө ингээд байгаа зүгрүүн дууд гэд мөмөрө дал гэд. Тэгээд мөмөрө далсан бах одоо худлаа ярьж байвал хүмүүс яагаарэ цалруулаарэ гэж мөмөрө далсан л гэж ярьдээ. Тэгээд даллаа тэгсэн чинь удаачгүй нөхөр нь хүрээд ирсэн шүү. Тэгээ одоо хамт ажиглалтай амьдарч байгаа. Танай их чи том өмтэй. Уул жижиг өмтэй шүү гэж. Тэрний том жижиг ямар хамаатай. Мөмөр даална жижиг мөмөр яаж даалах юм? Юу гэсэн эргүүлгүй мөмө гаргаж ирээд. Цээж эргүүлээд мөмө биш юм. Жижиг мөм яаж ирэх юм? Тэгвэл мөмө савх юм байна. Ядаж тэр чинь савглагдсан шүү. Цээжээс аваад ингэж. Би яа тэгж бодохгүй. Танаа их чи амар том мөмтэй ингээд даалсан чи нөхөр нүрээд гэсэн. Жижиг мөмтэй хүүхнүүд л хэцүү байна гэж бодохгүй. Болон найз мөмнийхөө толгойг барьж байгаа. Тэгээд ингээ гараараа төсөөл заяа. Чи ингээ мөмө барьж үз тэнгүүтээ чи жижиг мөмтэй шүү дээ. Тэнгүүдээ ингээ тэрнгэрээ ингээ наашир гэд эргүүлнэ гэсэн үг заяа. Тэгээ нэрийн хэлээд ямар ч юм бэ? Дууддаг гэсэн. Мөмөс хатсаад өгч штэ. Өштэй дална гэхлээр ингээ одоо ингээ хашаа хамаг цээжээ ингээ эргүүлээд авах юм уу? Үгүй мөмө гаргаж ирэл нэг мөмө барьж байгаа мөмө эргүүлнэ гэсэн үг. А зөв гараараа барьж байгаа дөө? Тэгэхээр чи наа чи яг зүсэх юм уу арай гэж. Наа чи тэгэхээр чиринг юм биш үү? Гараараа тусалж яриа зүр ингээ байглаараа эргүүлэх хэрэгтэй юм шиг өөрөө ингээ. Тэгээ та нарын хеликоптер шиг бид нар бас ингээ зүгээр эргүүлэх хэрэгтэй үү? Тэгсрээд. Шууд ингээ цээжрээ хеликоптер доод идэв юм биш үү? Юу нэг мемэр эрэгтэй хүн айгуул өөр юмараа далдаг баха. Оо тийм бах уу угаасаа. Тийм бах тийм нэрээ. Тэгээд сайхан удсан байх чинь тэрүүгээр. Тийм юм байд юм уу гол нь. Үзэлтэй та нар шин тренд эхлүүлэлтэй. Даллаа гэж найзгүйтэй олчихлаа. Экс бодоод нэрийг ингээ чанга хийлээ цаар гарахгүй тэнгүүдээ юмараа далал гэж. Тэгээд нэг англиэр нэг хүмүүс юу гэдэг штэ manifest гэлээ юм яа. Юм болсныг гэл manifest. Юу ядгаагүй шүү. Manifest гоё яваа шүү. Тэр одоо за нэгт за тэрний тухай би амар урт рант ярих юм байна. Нэгт за хоёрт яашин эртнээ далж одоо найз хүн манифест хийх гэдэг юм өөртөө. Тэ. Манифест чинь зөвхөн ирүүн даллахгүй шүү дээ. Тэг юу л хүснэ л даллаа шүү. Гэхдээ за энэ тухай ярих уу? Ярмаар хэлчихлээ. Борос идэв явчих. Борос идэв явчих. За одоо өнөөдөр би амар олон хүмүүсүүдийг орлуулна. Ер нь бол ивэл хүмүүсүүдийг орлуулдаг. Гэхдээ өнөөдөр бол хүмүүсүүдийг орлуулна. Надаа энэ manifest гэдэг үг ерөөсө таалагддаг юм аа. За. Яг дөө ихлээр окей, yes.
нэг талаараа бодох юм бол ингээд сэтгхүүн талаас бодох юм бол окей би ингээд өөдрөг сэтгхүүтэйтэй надад өнөөдөр сайн болно гэж бодох юм бол одоо ингээд сайн болох нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлнэ гэсэн талаасаа бол ингээд болоод байгаа тий. Нөгөө талаасаа бодлоор ингээд за би баяжин гингүүт ингээд зүгээр ингээд хаашаа ингээд оторгоо чиний ярьж байгааг сонссноо гинт ингээд тэнгэрээс мөнгө татчих байгаа юм уу? Тэ ингээд нэг юм сэтгхүүгээрээ бүрдүүлнэ гэд окей яг тэр нь яаж ажиллаад байгаа? Жигнэс тэг тийм байдаг юм уу? Үгүй юм уу? Тэгээд тэрийг ингээд өөр хүмүүст тарааж тархаагаа тэнгүүд надад ингээд what are we talking about гэсэн тийм нэг мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм идэ байгаа. Хүмүүс ингээд хүн болгоо өөрөөр юмд итгэж боддог тийм. Одоо ийм юм бол өөр, ийм юм бол ийм that's okay тэр бол зүгээр. Тэгвэл тэрийг бие биендээ шахадах надад бол нэг онцсон шүү. Тэгээд ингээд сошиал медиаар хүн болгоо ингээд manifest гэдэг ахлаар надад нэг онц санагддаггүй. Та нарыг гэж бодож байна. За хоёлаа нэг сайхан бүр тусдаа дугаар хийж байгаад нэг хоёлаа manifest-ийг нэг хоёул хоорондоо ярих уу? Тэхүү. Тэгээд шаа. Гүй тэгээд ер нь тэгэл чи тэгж бодож байна гэдэг чинь. За. Ил талта юу лээ? Ил талта. Одоо чимээг байж одоо амар орж ирэх чинь. Длаа. Тэр юм тулгаад гэсэн чинь би ингэ санаад өчтөр ингээ Netflix-ийн кино үзсэн гэсэн шүү дээ. Эрик кино үзэж байгаа хгүй. Сүүлийн үед ингэ санагдаад ингээ кино үзэхэр л ерөөс стрейт хүн байхаа болцсон дандаа гей хүмүүс байгаад юм санагдах юм. Тийш тийм 6 сар ч угаасаа кинод битүү гей. Би тэгээд сүүлийн үед бүр эн чин цөөнхөн их нөө straight их болсон юм шүү. Тийм. Straight-д нь байхгүй болоо. Сүүлийн үеийн кино ингээ харангуут дандаа ингээ төр нөө юу гэвэл гол дүр нь явж байгаа гей болж дуусчихсан. Энэ бүр тулгалт биш шүү. Би яг discriminate хийдгүүл те. Гэтэ энэ бүр ингээд арай ингээд хүмүүст ингээд тулгаад байгаа юм шүү. Тэг санагдав. Надад бол нэг тренд юм шиг санагдаад байгаа. Нэг амар ингээд гейд гинт ингээд амар их телевизээр гарч байгаа л дараа нь тэгээд арай жоохон явах бах та гэж бодод байгаа. Бүр ингээд бүхэл бүтэн Pride Month байдаг. Тэгтээ бүр ингээд бүхэл бүтэн month тэрийг ингээд ярьдаг ингээд. Тэгэхээр надад too much юм шиг санагдаад сүүлийн үед. За огтд ladies юу гэж бодож байна? Би бол ярина. Гэхдээ ladies юу гэж бодож байна? За яа. Юу ямар. Яг намайг руу чирээд орчих би ил тод байхгүй гэж бодсон шүү дээ. Тэр чинь ихтэй нөгөө юутай холбоотой юм болов уу гэж би бодсон шүү дээ. Нөгөө цөөнхийг ингээд олонд буруу ярьж магадгүй таниулъя гэдэг юм уу те ингээд нөгөө хар арьстай хүмүүсийн киноменууд ингээд айгүйг тоглуулаад ижил хүссэн хүмүүс ингээд заавал одоо нэг кинонд заавал нэг Аз юм уу эсвэл нэг хар эсвэл нэг тэ өнгөт арьстай хүн байх ёстой ч юм уу эсвэл заавал нэг ижил хүстэй хүн байх одоо ижил хүснээ сонирхогч хүн байх ёстой ч юм уу тэрнээсээ болоод айгүйх тийм кинонуудад ер нь байгаа болохоор одоо баг кино болгонд байгаа болохоор тэгээд өмнө тэгдэг байсан болохоор одоо амар анзаарагдаад байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Гэхдээ diversity байгаад болно л доо. Гэтэ тэгээд бүр ингээд дийлэнх нь ингээд ийм болоод харчин ингээд бүр хүн тий албаучэр тий сүултээ question хийж эхэлж байгаа байхгүй юу нь юу болоод байна гэж бодож эхэлж байгаа байхгүй. Тэр чинь бас нэг тийм нэг нийгмийн тийм юу гарцсан байлээ. Бас нэг нэр томьёолол одоо ингээд өмнө юу гэдэг цагаан арьстай хүмүүс юу яадаг байсан штэ ингээд кинонд ингээд ойлгомжтой одоо юу гэдэг гол дүр мөрч юм эсвэл ингээд одоо өнгөт арьстай хүн байдгүй би яг нэг унсан юм яг тайлбарлах чинь заяа. Blackface үү? Одоо цагаан арьстай хүмүүс нүрээ будаад ингээд харуулж байгаа. Үгүй тэр биш ингээд нөгөө цагаан арьстай хүмүүс ч одоо эсвэл тийм хүмүүс буцаад өөртөө амар олон хийн нөгөө юуны цонх шиг мэдрэмж авч байгаа гэсэн тийм нэг нэр томьёол бас гарсан байлээ. Одоо ингээд бүх кинонуудад ингээд юу гэдэг нь өнгөт арьстай ч юм уу ингээд дандаа одоо гадаад ингээд гадаад гэхэд буруу юм байна. Өнгөт арьстай ч юм уу ингээд өөр хүмүүс тоглоод ирэхлээр цагаан арьстай хүмүүс нь буцаагаад би олонхийн цонх юм байна гэсэн тиймэрхүү мэдрэмж авч эхэлж байгаа гэсэн. Тэгээ тэрнээсээ болоод ингээд хоорондоо ер нь зурчил гараад тэгээ тэрийг бас нэрсэн нэр томьёошил гарцсан байлээ. Яг юу гэдгийг би мартчихж нэг дээр үед уншиж ирсэн.
Тэгээд тэрнээс болоод нийгэмд жоохон нэг юм сонин хандлага бас гарч ирэх гээд байгаа гэсэн. Тийм юусэн нэг юм сонирхоод одоо нэг medieval зай бүр ингээд дундад зууны үеийн Европыг гаргасан кинон дээр амар хар язгуурт хүмүүс байж байгаа шиг тий. Түүхэнд хийжсэн тийм байх шиг. Тий. Тэр бүр ингээд амар юм мөн дотор нөгөө дээр нөгөө цаанууд чинь цагаан нөгөө юу зүүж мүцэн хувц хувцтай байдгүйс шүү дээ нөгөө цагаан химэл ус мөс зүүцэн нэг тийм хувцтай тийм соёлтой үе байсан шүү дээ одоо тэр чинь дунд зунлалт тий. Тим юм дээр ингээ хар хүн ингээ цагаан юм зүүцэн надад ерөөсө таалагдахгүй. Ромео үү? Тийм Disney түрүүнтэй Ариэлийг хийсэн чинь бас усан дотор өнгөтэй өстэй унжиж байгаа шиг. Үгүй яг заавал өнгөтэй юу гэдэг юм. Усан дотор өнгөтэй байж шиг гэж үгс үг ярина чи ямар сайн үг хэлбэр байна. Үгүй гэтээ тэр чинь нөгөө гол одоо нөгөө юу нэ штэ. Гол одоо тэр сторийн хаанаас юм гэхээр Европоос байхгүй. Irish үдчлээ. Тэгээд тэр хүмүүсээс гарсан одоо домгийг одоо өнгө дээрснээр ингээд сольчихсон амар дайнуулж. Дайн үү те. Тэг чи амар сонирн бос. Одоо чинь Монголд ирэх юм харваач гэл бидний үлгэрээ шал ондоо арсны хүн болоо тоглолч бид нар ч гэсэн сонь санагдсан. Тэг ер нь бол жоохон одоо жишээлгүй diverse байхыг ойлгож байна. Diverse байх ёстой. Diversity байх хэрэгтэй. Гэтэ бүр зарим юм дээр бүр хитрх ингээд тулгаад байгаа юм шиг санагдаад байхгүй бүр ингээд матч нэг үз заавал энийг хар заавал юм байх хэрэгтэй гэдэг юм шиг санагдаад байхгүй. Бүр хүчээ юм жоох мэдрэмжгүй. Одоо жишээл энэ юу болоод байгаа байхгүй нэг би тоглоомны юм ямарсан мэддэг юм бэ? Юу Assassin's Creed гэдэг амар алдартай тоглоом байдаг. Од бол мэдж байгаа. Тэгээ тэр тоглоом дээр болохоор тэрний яг ерөнхий стори дээр анхныхаа удаа Азад шинэ гейм нь гарч байгаа байхгүй Японд үйл явдал нь өрнөж байгаагаар тэгээд тэгсэн чинь тэнд хар хүн гол дүрийнх нь хоёр дүрийнх нь нэг нь тавьцсан байхгүй. Тэгээд яг түүхээрээ тийм хүн байдаг байсан билээ. Яске гэдэг тийм Ода Нобунагагийн туслах болж исэн тийм нэг хүн. Тэгсэн тэр хүнийг аваад амар ингээд дүү илгээд тэгээд ингээд самурай баатар болгоод тавьчихсан. Тэгээд нөгөө дүр нь болохоор Япон эмэгтэй хүн болцсон. Тэгсэн чинь бүр Азууд бөө юм болоо тий. Бид нарыг одоо Азуудын тухай цорын ганц Assassin's Creed тоглоом гаргаж байхдаа бидний яг ингээд түүхээр нь Азууд байлгын оронд нь хар хүн тавьчвал яах вэ энэ коммент дээр бичсэн тий. Тиймэрхүү юм гараад байгаа. Тэгээд нэг тийм өөр хүмүүсийг одоо дор тавьж яаж одоо энэ юг инклюзив болгох гэж оролдоо тий. Тэгээд өөр хүнийг дор тавиад өөр бас нэг хүнийг гаргаж ирж байгаа тийм нөхцөл байдлууд амар их гарч ирдэг болсон байлаа. Тэгээ одоо жишээл ингээд Азуудыг fuck you Азуудаа гэснэ. Азийн одоо самурайуудын зохиолын юунд хар хүн би тавьлаа. Яагаад гэвэл инклюзив учраас гэсэн байдалтай. Тэгээ бүр онлайнаар буу юм болоод байгаа. Яг энэтэй л төстэй юм болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Ингээд нэг хүчээр мэдрэмжгүй хэрэггүй газар албаар ингэж зүр инклюзив байхын төлөө гээд хүмүүс ингэж юм шахаад тэнд нь хариуд нь болохоор ингээд бүтэн одоо ингээд people-ing одоо хүмүүсийн группүүд те ингээд бүтэн улс орноороо хүмүүс бойкот тэгэл нэг боо юм сенсацтай болоод байгаа. Энэ бол надад таалагдахгүй. Яг хоо одоо ингээд Bridgerton шиг шоу байж болно шүү дээ. Bridgerton бол ерөөсөө бүр ингээд historic accuracy-г тэр чигээр ингээд аваад чигсэн шүү дээ. Тэр бол хамаагүй болцсон. Азуудыг аваад харуудыг аваад те ингээд сенсацтай шоу. Окей, ойлгомжтой. Түүхэн мүхэн шоу энэ төр гэл арай илүү тийм ингээд нэг үнэмшилтэй юм дээр ингээд байж олонгүй юмнуудыг холиод тахлаар нэг л биш ээ. Тэрэн дээр бол оттой санаа нийлж байна. Та юу гэж байна? Би тэр нэг хүүсийн юун дээр бол тийм бодолтой байна уу? Ижил хүүснүүдийг гаргаж байгаа ч юм уу эсвэл транс хүмүүс ингээл ямар нэгэн байдлаар заавал кинонд оруулж байгаа процессыг бол нормал үзэгдэл одоо энгийн үзэгдэл гэж тийм зүйл хүмүүсийн дунд байдгаа. Бид нар бол ингээд нэг юм цаг үед хамт оршиж байгаа гэдэг юм үзлийг суулгахын тулд одоо ингэж үзүүлж байгаа процесс гэж харж байгаа. Тэгээ тэрийг хүмүүс хүлээж авч байгаа ч гэсэн энэ зүйлийн нэг хэсэг нь одоо эхлээд угаасаа дургуутсан. Дараа нь бол угаасаа л одоо ингээл яхахтай одоо тэгэл байж байгаа юм чинь гэж бодно. Сүүлдээ бол нэрэл бидний нэг хэсэг шүү дээ гэсэн юм нөгөө нэг
хүлээн зөвшөөрөх процессын л нэг хэсэг баг. Та бас одоо ингэж амар эсэргүүцмээр санагдаж байгаа ч гэсэн явандаа бас тэгэл тэгэл бид нартай адилхан бас л нэг юм хүүсийн чиг баримжаатай те ингээд эрэгтэй гэж хүн өөрийгөө тодорхойлж байгаа шиг энэ хүмүүс ч гэсэн өөртөө одоо өөр нэгэн байдлаар тодорхойлох. Жагаал тэр л зүйл юм байна гэж хүлээн зөвшөөрөх дуусгах гэж бодоод байна шүү дээ. Арьс өнгөн дээр бол мэдэхгүй байна уу би. Угаасаа л одоо тэгэл яг тэрнтэй адилхан бас л нормалайз хийж байгаа нэг зүйл л баг гэж бодоод шүү дээ. Тэгэхээр та нар эсэргүүцсэн угаасаа энэ процессын нэг хэсэг болоо явж байгаа. Тэгээд 20 жилийн бол дараах хүмүүсийн бодол арай өөр болсон байх хаа гэж бодож байна. Одоо бол яг хөт тэгэл бүгдээ эсэргүүцэл бүгдээ ч гэхдээ гэхдээ зүгээр ингээл бидний харж байгаа үзэж байгаа бүх юм ингээд нэг ийм болчихгоот нэг сүултээ нэг сонь санагдаад би яг ямар газар ямар бидний амьдраад байгаа одоо энэ орчинд нэг юм ямар сонин бүр нэг сонин болцсон юм шиг болох гээд байгаа ч юм шиг. Гэтэ ийм хүн байгаад бид нар яах юм бэ? Тэгээд угаасаа яг л амьдралын нэг хэсэг байгаа тахт чинь эсэргүүцээд үгүй та нар тэгэж болохгүй энэ төр гэж мэх нэг ус очихгүй юм чинь. Тэгэл одоо бүгдээрээ л хамт л орчих шүү дээ. Бааланстай баймаар шүү дээ. Тэгээд чи тийм байсан бол яг уу чи гээ байсан бол яг уу тэгээ хүмүүс ингээд чиний эрхийг ингээд байнга үүсгдэг гадуур ингээд хайртай хүнтэйгээ хөтөлцөөд явхад чамаг амар хэм үзий яддаг алах гэж оролддог ч юм уу те эсвэл чи гээ учраас бүх юм боломж нь ингээд хаалттай малттай тийм байх юм бол тэрийг энгийн зүйл гэж ойлгуулахад бол бүхэл хүчээ хаях байх гэж бодож шүү дээ. Асуудал нь ийм байхгүй харина. Надад юу гэж бодож байгаа болохоор ийм асуудал юм шиг санагдаад байгаа. Энэ одоо ингээд эрэгтэй эмэгтэйгийн одоо жил асуудалтай төстэй юм болоод байхгүй юу гэхээр зарим нэгэн хүмүүс одоо ингээд амар radical хүмүүс байдаг те. Одоо ингээд бүр ингээд left wing, бүр ингээд extreme right wing хүмүүс байгаа те. Тэр нь болохоор жишээлбэл ингээд нэгдэл нь болохоор эмэгтэйчүүд бол зөвхөн ингээд хоолоо идэг. Тэгээд ингээд ажилтгүй гэрт гэрээ мандаг хүмүүс байх хэвээр. Тэнгүүт нөгөөх нь болохоор үгүй эмэгтэйчүүд бол эрэгтэй хүний хийдэг бүх юм хийж чаддаг эрчүүд зайл гэсэн тийм нэг юм би нэг үзэн яддаг сэтгхүү те. Тэрнтэй адилхан нэг тийм бид нар equality-га олохын тулд өөр minority equality-га алдах нь бидний асуудал биш гэсэн тийм нэг мэдрэмж төрөд идэг байхгүй юу? Тэ? Жишээл одоо ингээд би хар хүнийг тоглоомд оруулахын тулд Азуудыг зайлуулъя. Азуудын асуудал бол Азуудын асуудал. Тэд нар өөрсдөө төлөө тэмцэцгээ. Би л гарч ирж болоо гэсэн нэг тийм мэдрэмж төрөд байхгүй. Yes, equality is good. Би бол ингээд гей телевиз юмд орж байгаа бол тэрийг бол дэмжиж байна. Тэр бол nice. Гэхдээ яаж сэтгэсэн энэ шоун дээр энэ нөхцөл байдалд гей хүн бол тавьж болохгүй гэсэн тийм одоо тавих ямар ч шаардлага байхгүй газар хүчээр оролцсон байгаатай адилхан. Окей, ойлгож байна. Түүхээр биш тэ ингээд straight хүмүүсүүд ингээд гей мэй хүний рол молыг хулгайлж ирэл тийм болж исэн. Гэхдээ та нарыг хүн тэгэж зовоож исэн гэд одоо яг тэднэртэй адилхан одоо алхам авах хэрэгтэй юу? Яг тийм нэг асуудал гарч ирдэг байхгүй юу? Тэр нь надад таалагдахгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол yes, equality-г бол дэмжиж байгаа. Гэхдээ жоохон мэдрэмжтэй байхгүй бол зарим газар яг кино үзэл, тоглоол энд ямар ч тэг гей юм уу эсвэл харч юм уу эсвэл Аз ч юм уу тэг зөв биш рол дээр зөв биш хүн байна гэдэг чинь амар сонирхолтой. Жишээл одоо ингээд High School Musical гэсэн чинь 30-тай хүмүүс энэ төр тоглолцсон байдаг шүү дээ те. Яг тэрнтэй адилхан байхгүй what the fuck үзэж байна гэсэн тийм мэдрэмж төрдөг. Тийм асуудал байгаа юм шиг санагддаг. 18 шиг харагдаж болно шүү дээ. 18-тай хүнд 30 40 40 тоглоом өргөлөө шүү дээ. Юу гэсэн ч үгүй. Яа. Би ч ам тайртай хоёр дээр бол дундарлаа гэж баг 30-аас 40 долоо шүү дээ. Тэгсэн чинь нөгөө саяны юм дээр яг юу санаад орчлоо. Манай ажил дээр ингэдэг хгүй одоо бид нар нөгөө нэг гэр оронгүй хүмүүс гэр оронтой хүмүүс ер нь бол зөвлөгөө өгдөг байхгүй юу? Тэг ингээ үүднээсээ буцаадаг ч юм уу те ингээ хаана амьдардаг вэ хаягаа хэлмэл гээд тэг нөгөө гэр оронгүй хүмүүс зөвлөгөө өгдөг болохоор тэнгуут ингээл заримдаа ингээд нөгөө хар арьстай марьстай ч юм ингээл одоо хар арьстай хэрэг энэ одоо яг юу үгүй өнгөт оронч суудахтаа үгүй эсвэл хар гэлэгдэг үстэй өнгөт арьстай гэж үсгээр хэлсэн юм дуудаагүй бол хар шүү дээ.
Тий одоо тэгээ хар би тэгээ хар гэрч заяа гэж. Хар арьстай ингээ хүмүүс ингээ ирж мэрэл ингээл хэлэн штэ. Одоо би ингээд зөвлөгөө авах юм аа гэл тэнгууд би ингээл үүдэн зогсчлоо. Үгүй ингээд та энэ тэнд амьдрт юм байна. Та ийшээ ингээд аваад яваад зөвлөгөө авчихаа гингүүд ингээ шууд хар арьстай гэдгээр ингээд амар яадаг заяа сүрдүүлдэг заяа. Чи ингээд намайг хар арьстай болохоор чи ерөөсөө надад зөвлөгөө өгөхгүй гэж байна. Ингээд арьс өнгөөр ялгуурлаа гэх ерөөсө тэгийг байхад ингээд эсвэл ингээл манай ажил дээр ингээд сууж байгаа л хоёр гар ингээд баачгаа хэрэлдэнгүүд ингээл бид нар хоёул ингээд гаргана штэ. За хоёр ингээд хоёулаа гармаар гэл тэнгүүд нөгөө хар арьстай чи намайг хар арьстай болонгууд тэмлээ гэл тэгдэг ч юм ингээд нэг юм тиймэрхүү зөвхөн гэхдээ хар арьстай хүмүүс дээр биш ингээл зарим юм одоо нөгөө өөр мөр ингээл улсаас ирсэн хүмүүс чи намайг тийм улсыг болохоор инглээ чи намайг Аз болохоор ингэж ерөн сонион хандлаа гэд ерөөсө тгийгүү байхад тэгээ жоохон дайраад байдаг. Тэр надад жоохон сонин санагдаад ингээл нэг юм жоохон юм болонгоо тэрнгээрээ амар ингээ сүрдүүлээд ерөөсө тгийгүү байх чинь тэгж нэг юм одоо юу гэдэг хүмүүсийн анхаарлын төвд байх гад одоо тэгж хэлэхээр буруу мэдгүй яг тэрнгээрээ л нэг юм жоохон сонио дүү хэрүүлээ хочих гэж оролдож байгаа юм шиг үү? Юу ч хэлжсэн хамаагүй энэ хүнийг хэрүүлээ дийжлээл. Тэгээд эдг нь ерөөсөө ингээд таалагддаггүй амар ядаргаатай санагдал. Тэгэл тэгэх юм бол хүн болгон тэгэл ер нь бол амар хэцүү шттэ. Тэгээд чи намайг би ингээд алхам тутамдаа чи намайг Аз болохоор ийшээгээ ороосонгүй юу гэдэг чинь тэгээд байвал амар төвхтэй зүтэй тий. Тиймэрхүү юм байна. Ачаа бол айгүй муухай зам байна. Надад бол ийм төрлийн зан ерөөсөө таалагддаггүй. Гэтэ би жоохон бахтай өөрөө бас ингэжсэн. Race card тоолж ирсэн. Race card Америкт амьдардаг Аз хүн minority учраас race card-ыг бол нэлээд болгоод хэрэгжилжсэн. Яар ядраатай гэдэг штэ. Тийм хүмүүс хэлчихье. Нэг талаасаа тэр Аз болохоор ингэж байгаа юм уу? Чи намайг Аз болохоор ингэж байгаа юм уу? Нэг талаасаа миний нэртэй та. Ladies first. Хин нэг яасан бэ? Хоёлаа л зэрэг хоёр удаа зэрэглэлээ шүү дээ. Харин чи нэг Аз болохоор ингэж байна те. Найс нөр Аз байгаа шүү. Тэр чи хамаагүй энэ төргээд I'm offended. За яар дуусна шүү гэж. Миний өнгөө ингэж үхчлээ. Угаасаа ихсэн үнэ. Амар орхоос өмнө үхчлээ. Sorry, уучлаарай найзаа. Ямар ч шанс авахгүй. Зүгээр чиний буруу шээ. Чи бол хизээч буруугүй. Оо. Би ингэж бодсон юм аа. Нэг талаасаа тэгж байгаа одоо нөгөө нэг үнэн штэ угаасаа хитрхи одоо нөгөө нэг яг одоо би тийм учраас та намайг тэгж ийн энэ гэдэг бол тэгээд байгаа нь бол үнэн. Гэхдээ яг нөгөө талаас нь харах юм бол тэр хүн угаасаа амар эмзэг байгаа байхгүй яг тиймэрхүү зүйл дээр. Алхам тутамдаа тиймдээ тохиолдож байгаа учраас угаасаа автоматар одоо энэ намайг ийм учраас ингэж ийн гэж одоо харах нь бол тэр хүний өнцгөөс бол зүг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр эмзэгшилтэйг л байхгүй болох юм бол бид нар ингэж одоо ингэж бас сүүлийн үед амар хичгээд байгаа юм болол гэж бодоод байгаа шүү дээ. Эдгээр ч гэсэн адилхан хүмүүс шүү гэдэг үзэл бодлыг бүхэнд суулгаж дуусаад бүгд яг ингийн адилхан хүн л юм байна гэсэн ойлголтыг дэлхийн нийтээр авсан хойно бол цөөнх мөнх эсвэл одоо юу гэдэг цагаан хар мар энэ гэдэг яриа бол байхгүй болох гэж бодоод байгаа. Яг би яг энийг ярьсан юм би амар homophobic амар болцсон юм шиг санагдаад би юусоо үзий ядаагүй шүү дээ. Одоо ямар нэгэн байдлаар discriminate хийхдээ зүгээр янз бүрийн бидний үзэж байгаа харж байгаа юм болгон дээр ингээд нөгөө юу н одоо нөгөө цөөнх биш цөөнх дийлинх болоод дийлинхэн цөөнх болсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу н алдцсан proportion алдцсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд хүчээр ингээд маа гэдэг ингээд тулгаад ангууд сүүлийн үед юусоо тийм нөгөө соёл урлаг янз бүрийн юмнаас ч нөгөө яг ингээд авдаг одоо юу гэдэг таашаал чинь байха хитрхи ингээ политикл болоод байгаа байхгүй. Яг ингээд бүх юм дээр явж байгаа нөө. Дуалинго дээр өрсөлдөх гарч иж ил 2 гол 4 хүн сүлдө хоёлаа юу болж болоо. Хил заадаг хүмүүс нь хоорондоо явж утг болж болоо. Надад бол яг тэр бол асуудалтай биш юм байна. Гүг урлаг биш. Урлаг ингээ political statement болоод байгаа байхгүй. Тийм. Окей. Тэр ингээд амар юусоо таалагдахгүй байх. Хүчээр ингээд. Гэхдээ яг тоолоод үзэх юм бол
Straight хүмүүс нь тэр кинонд хэрэг байна. Гей хүмүүс нь хэд байна гэж тоолж үзэх юм бол угаасаа straight нь бас л ихээ оддیں۔ Угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэгээ энэ очи мэдрэмж авч байгаа хүмүүс айгүй байгаа гэсэн ер нь бол сүүлийн үзсэн кино болгон дээр ингээд яг ингээд хэрэгтэй дөрүүд нь бүгдээ гей болж таард баг. What the fuck юу болоод байна? Хэрэгтэй дөрүүд нь хэрэггүй дүр дол тоглож болох юм уу? Хэрэггүй дүр. Яа. За айгүй үгийн юм дээр амар ажиж за баярлалаа уучлаарай. Бороо сонгож ирсэн байна. Наачин бол юу юм? Надад бол зүгээр яг түрүүний хэлсэн шиг тэ өөр minority-г даралж бас нэг minority гарах юм уу? Эсвэл зүгээр л тийм мэдрэмжгүй газар орох бол асуудал юм байна. Надад бол тийм хэмжээний асуудал бол нэг асуудал шүү дээ. Бүх дөрүүд нь гей кино байсан ч гэсэн кино нь өөрөө тэгээд одоо жишээлбэл тэ гей porn star-ын тухай кино ах юм бол окей, yeah, that's great. Баярлалаа. Тэгтээ одоо мэдхгүй. Яг ингээд нэг байж боломгүй дөрүүд төр жишээлбэл ингээд байж боломгүй хүний каст хийчлэр нэг л сонь байгаад байдаг. Тэр л асуудал. Тийм шүү дээ. Тэр тийм ээ наадах юм бол ойлгож болохгүй биш. Гэтэ political юмыг бас хит political болгох бол бас асуудал юм шиг санагдаж байна. Тийм ээ. Яг ингээд зарим хүмүүс бол зүгээр л одоо ингээд артыг бол артаар нь байлгах гэж оролдол те киног бол киногоор нь тэнгууд ингээд өөдөөс чи ингээд ямар нэгэн баруун right wing left wing хамаагүй шүү дээ. Ямар нэгэн төрлийн мессеж ингээд хүн шахах гэж оролдоод ахлаар нэг тийм. Кинон яг юу баха. Одоо ч дөнгөж сая Civil War гэх кино гарсан хгүй Америкт. Тэгээ Civil War гэдэг кино нь болохоор одоо яг ингээд Америк North South Mountain тэргээл баруун зүүн тэргээл хуваагдаад хоорондоо дайн зарлцсан те. Одоо Civil War ч юм уу юу гэдэг юм бэ? Иргэний дайн болгочихсон. Тэгээд тэр киног болохоор хүмүүсийн юуг нь их санаа зовж ирсэн байх гэхээр яг юу Democrat Republic хоёр болгож салгаж яах би гэсэн чинь эсрэгээрээ өөрөөр болгож салгачихсан. Тэгээд Civil War-ыг үзээд надад их гой санагдсан байхгүй юу? Тэрний юу гэхээр вау яг Америк хоорондоо задраад бие биендээ дайдж байгаа мөртлөө Texas, California хоёр нэг юу болчихсон. Групп болцсон. Тэгэхээр яг тэр нэг юм political болгоод ингээд хүмүүсийг салах гэж оролцсон биш зүгээр л Америкт дайн болох юм бол ийм амар юм болж магадгүй шүү л гэдгийг одоо үзүүлсэн тэмдэглэлийн кино байсан. Тэр бол надад таалагдсан. Тэгж хийж болохоор гэвч зарим хүмүүс бол шууд тэгдэг те. Энэ right wing хүн байна. Энэ бол ингээ муудур болгож кино зохиолдоо оруулъя. Тэгээд Democrat хүнийг болохоор сайн дүр болгох гэсэн нэг тиймэрхүү юм. Тэр бол нэг тийм арт биш. Нэг онц санагддаг юм аа. Тэрэн дээр бол одтой бол санаа нийлж байна. Yes. Өш би нэрээ одыг ярьснаас хойш ширээний тенс гээд. Би ширээний тенс тоглож сурж байгаа. Тэр чи айгүй их ажил болд юм биш үү? Айгүй амар чухал юм биш үү? Тэр нөгөө нэг цохиур гэдэг штэ ширээ тэр ч өгдөлээ цохиур гэдэг үстэй. Аркет. Цохиур. Тийм тэр чи ингээд бүр өөр эд юм биш үү? Ингээд бүр мян амар хитэн сая маяг байдаг гэнэ. Тэгээ би энүүгээр баахан судалгүй. Тэгээд нэг Монгол нэг эрэгтэй дүүтэйг найзгаа дүүтэй бит хоёр 7 хоногт ер нь бол 2 өдөр тенс тоглож байгаа. Тэгээ гарын барилт чи айгүй утга учиртай юм. Зүгээр юу ч мэдгүй баачкаст амар тоглодог. Би гайгүй тоглодог хуцаа очсон чи яг байж харагдаач. Тэгээд амар хөөсмөс гараад ер нь бол амар дачгүй байгаа. Тэгээд юу судалсаахгүй энэ чи ер нь бол ширийн тенс мэд сурахад хэр мэр байд юм ингээд харсан чинь ерөөсөө тийм ойлгохтой юм бас бэдгүй юм байна. Тэгээ Монгол бүр амар гоё гэдэг гинэ ингээд яг багш магштай тэнгүүтээ ингээд сургалтанд суугаад 2-3 цаг маг суугаад яг бүр ингээд мэрэгжлийн төвшин заадаг. Тэгээ би бодсон тэр дүү маань яг тэгж сурчаад ирсэн юм байна л да. Тэгээ би болохоор энд ингээ хайсан чинь нэг цагийн баг нэг дасгалжуулах авахад 40 евро гэсэн үү юу гэсэн байна. Тийм үнэндээ тэгээд тэр нь янз бүр болдог заа одоо мян бараг 40 тэгээд тэрнээс дэше 60 евро болоо явд юм байна л та. Тэгээд Монголд болохоор айгүй хямдхан үнэтэй яг үнийг нь бол мэдэхгүй байна. Тэг би Монголд мэдсэн бэ. Монголд байсан бол өстой бүр тенсний авраг болж байхгүй юу? Тенсний зэрэг мэрэг бол авч мод юм уу? Одоо спортын мастерын төгөө шүү дээ. Тэгээд адилхан спорт. Тийм үү. Харин тийм юм баг болцсон байх байсан бах та гэж бодсон. Тэгээд айгүй гоё юм байна. Ер нь бол айгүй дурлаад тэгээ явжлаа. Тэгээ хоёулахнаа тоглож байгаа одоогоор. Nice. Удахгүй амар тоглодог болохоор одыг тулаан дууднаа. Юу. Тулаан дээр. Спортын мастер заяа гэж орж ирэхэндээ.
Харин тий. Өстэй амар лаглаг үг мөгтэй юм байна шүү дээ. Тэр чинь утга учиртай тоглолт юм байна. Тэгээ мэдгүй баха. Юу юм? Тайлбарлаа. Sorry. Одоо нөгөө бөмбөг нь иргэдэм байх заяо. Аха. Ингээд шинэ тест тоглох чинь бөмбөг иргэн бөмбөгөө таслана тэгснэ падааж илүү мэлүүг би юусоо илүү мэлүүг нь ойлгодгүй илүү нь юу яриад байгаа. Хүмүүс тоглож байхад өмнө ингээл за хүмүүс тоглолцдог гэсэн байхгүй юу? Тэгээд цаа гэж тоодох байсан чинь амар тийм чухал мэрэгжлийн хэллэг мэлэгтэй аягүй гоё сүртэй юм байт юм байлээ. Тэгээд хүмүүс яаж ивэл сонсож ивэл Монгол боломжтой байгаа дээр нь тийм гоё юмд явуул гоё юм байна да гэж бодсон. Тэгээд тэр дүү маань бол амар тоглолдог байсан. Тэгээд сард л ер нь сургалтын цусан гэж байгаа байхгүй юу? Монголд. Тэгсэн мөртөл тийм амар болсон байна ч. Тийм л сонтой юм надаар. Nice. Шинэ спорт ягаад шинэ юу ягаад ойлоо туршиж үзэх юм да. Гэхдээ одоо тэгээд хэр удаа нөгөөдгөө яах юм. Сарын дараа залах болцсон гэж явж байгаа юм болов. Тэгээд би мэдгүй амар хямдхан нэг 9 евро маврагоор юу авчихгүй юу. Зөвхөн ингээ авцсан чинь тэр айгүй муу юм бэлээ. Тэгээд ингээд бараг цохоор ингээ мэдэгдээд байгаа юм чинь. Өөрт маань бараг анхан бийж байгаа. Бас даварцсан. Тэр нөгөөдгөө солиё гэж бодсон. Тим юм байгаад идэгтэй ингээд нэг шинэ спорт морч шинэ юмар ингээд хичээлж эхлэнгүүт гинт ингээд хамгийн үнэтэй цэнтэй equipment юмнуудыг авмаар санагдал. Харин яг тийм. Тэгэл баахан юм аваад сарын дараа бэлчдэг. Тэгэнгүүтээ зардаг тэрийг одоо би нэг укулеле аваад сурна гэд бөө юм болсон. Тэрийг заах газар тавьсан байгаа гэж. Йоо гүн. Сурчаач амархан штэ. Укулеле ч амар юу. Тэрний жижиг юм чинь зараад ах юмсэн. Тэгээ гэрт чинь байжлаа гэл дээ. Гоё хан ман. Үгүй гай болоод байна. Үгүй зарахгүй бол болохгүй. Мэдгүй ингээд тийм хүн байхаар ингээд тоглохгүй болохоор тэрийг ингээд хараад хахаар хямраад идэг байхгүй юу? Тоглоо ш тэгээд. Чи нэг юм зориг тавьчаад гээд. Үгүй тэгээ тоглоо ихэр залхуу өрөөд байгаа байхгүй юу? Гартаа бариад үйж. Үгүй тийм залхуу өрөөхээс гадна хүсэлгүй байна. Мэдгүй яг үүдсэн юм шиг л. Түлдээ сүнээр алгаад тавьчихаач. Манад бас нэг үгүйлэлээ байжлаа. Хажуудлын айл нүүсэн байхгүй юу? Тэгээ эдгээр чинь нүүж мөхтэй ингээд гадаа ингээд хөөрх юмудаа тавьчихдаг штэ. Одоо ингээд хэрэгтэй хүмүүсээ аваараа маараа энэ гэж мэгээ. Тэгсэн нэг хөөрхөн жижиг үгүйлэлээс аахгүй. Тэгээд тэрийг оруулж ирээд хан төвлөгч гэсэн бас байж байна. Амар царай орчд юм байна штэ хан манч. Тийм чи минээс наа чам хоол хийдэг байгаа ш байлгачлах. Тийм. Нэг өдөр хөвч гарч ирээд коорч хийдэг байгаа юм санагдаад байгаа байхгүй. Хүүхд чи ихтэй. Яа хизээж түрэг хүүхдэд төмөр үлгий гэдэг үг мэдгүй. Өчтөр өнгөрсөн удаад нэг өөрөө мэрэгдсэн билүү. Юу л муур авчууд яах гэдэг нь байх гэдэг нь гэдлээ. Тэрүүгээ тэр муурны талаар битүү коммент л шүү дээ. Мэдчих авсан уу? Зөв мэдээлэл өгсөн юм шиг байл шүү тань тий. Тэр чин бааснаас нь ямар бактери ялгардаг гэлээ. Тэр нь муурныхаа баас маш хэсэг солихгүй байхад гайгүй юм шиг байл шүү гэж би ойлгохгүй байхад дуу эсвэл нөхрөөрөө солиулаад байж байгаа юм шиг. Тий нөхрөөрөө солиулахад зүгээр гэсэн. Миний мэдгүй юм хүмүүст мэдлэг болж атсан бэлээ. Баярлаа гэж хэлээрээ та нараа. Би нэр дараагийн 7 хоногт айгүй бол байхгүй байж магадгүй наад чи яв сонгуулаа өгнө. Дараагийн бүтэнсэнд 23-нд. Тэгээд сонгуул тий. Тийм саналаа өгд юм уу? Гоё юм уу? Чи өөр газар л явж өгч тий. Харин тийм бүр өөр газар л явж өгнө тийм болохоор бүр өрөө ирэх юм билээ тий та 3 надгүй бичих юм уу? Дэлхийд даяар 4500 хүн сонгуул өгөх гэж бүртгүүлсэн байна гэж л шүү дээ. Тийсэн шүү дээ. Оо тийм үү. Одоо монголчуудаас Америкт нийтдээ 40,000 хүн 40 лөө 43 45 45 за тэр 40,000 гарan монгол хүн байдаг заяа. Тэр маань хэд нийтдээ мэдгүй да. Зөвх мэдэх үү? 5-6 мэдэх үү? Харин тийм. Дэлхийд даяар чинь 140 бараг 150 гаруй мянган монголчууд байдаг юм шиг л шүү дээ. Юу тэрээс их л хөтэй. 200-300 мянга бол байгаа easy. Бүртгүүлсэн 300 мянга бол байгаа. Бүртгүүлсэн тэгж тасагдсан. Хамгийн их монголчууд байна. За 300 мянган монголчууд Google-д ч болох уу? Юу гэж Google-д үү? Гадаадд амьдардаг монголчуудын тоом авах юм уу? Монголчууд. Тийм, гадаадд
Би тийм танилцуулга юунд оролцчихсан байхгүй хэлийн чанддах. Хэлийн чанддах монголчуудын тоо гэдэг 2-3 жилийн өмнө тийм нэг уулзалтыг би онлайнаар орж ирсэн. Тэгэхэд бол яг 130 хэдэн мянга монголчууд байдаг. Хамгийн олон Солонгост 70 гаруй мянга. Тэгээд дараа нь Америк гэж явдаг юм лээ. Тийм байна. Хамгийн сүүлд 2020 онд тоолсон тоогоор 1113 780 гэсэн. За. 4 жилийн өмнөх тоогоор. Тэгээд тийм байсан ч биш үү? 4500 гэдэг хитрхи бага шүү. Аим бага юм шиг. Тэгээ яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь угаасаа манайд консулын газар руу цөөхөн энтэнд байдаг. Одоо жишээ нь Америкт би жишээ нь шүү дээ. Сонгол өгөх юм бол заавал Сан Франциско руу явах шаардлагатай болж байгаа. Элэд үү? Хинэг юусоо яахгүй сонио. Тийм хин нэгэн хулгайчийг сонгохын тулд би Сан Франциско орно гэдэг чинь лээ үстэй. Яа арай. Арай мохолчоо. Хин нэгэн хулгайчийг гарахгүй тулд явах хэрэгтэй юм шүү. Гэтэ ерөөсөө би анх ойлгохдоо ингэж ойлгосон байхгүй юу? Шуудангаар саналаа өгч болох юм байна гэж ойлгосон байхгүй юу? Тэгэж бодоод би ерөөсө плед авахгүй за окей гэж бодсон байжгаад тэгсэн чинь болохгүй юм байна гэсэн хүн эхлээ болохгүй юм байна гэжсэн. Тэгжсэн чинь дараа нэг юмнаас унсан чинь шуудангаар өгч болно гэхгүй юу? Тэгэхээр би за болох юм байна гэд бодсон байжсэн чинь ахиад асуусан чинь болохгүй зөвхөн юу яа очиж өгнө гэж аахгүй. Тэгээд манай нэг дүү охин анхудаа сонгол өгч болохоор хоёлаа яваа гэ тэгээд би угаасаа бас ерөөсө сонгол өгч үзээгүй байж таарад. Тэгээд өдийн наслахтаа сонгол нэг ч удаа өгч үзээгүй. Тэгээд би бодохгүй Монгол улсын иргэн болно сонголоо өгөөд юу гэвэл нөгөө сонгол 18 нас хүрээд хүч сонгол өгдөн штэ. Би юу тэгэхээр 18 хүрээгүй байгаа гэсэн үг. Би ч гэсэн өгч өгөөгүй. Тэгээд өгж үзэг болохоор энэ жил өгж үзтээ юм билүү гэж бодоо. Тэгээд айгүй юу юм тутмаг санагдсан нөгөө нэг сонгуулийг хүмүүс хэрхэн яаж өгөх ёстой ч юм уу нэг тиймэрхүү мэдээлэл амар дутуу байгаа л байгаа. Тэгээд одоо нэг өдөр найз чи өглөө бас өнөө хоббит 7 цагт яваад өглөөний 7 цаг суугаад тэр хүртэл бэрлээ хүртэл 4 цаг явна гэсэн. Тэгмүүдээ тэнд очиж сонгуулаа өгчөөд Монгол хүн байна да Монгол хоолны газар орчоод сая шинэ хоол нэгдсэн гэсэн. Хоолны газар тэнд очиж хоол идчихээ тэгээд оройр нь буцаж ирнэ. Тэгээд айгүй их хүндтэй юм болно. Би одоо дээл мэйл өмсч явах уу, юу өмсч явах уу гэж бодож байна. Бөөрөө. Дээл мэлтэй очиж. Манай эмээ хоёр тэгдэгсэн чинь нам хүүхэд тахт нөгөө сонголоо өгөхөр явахдаа ингээд бараг шин дээл мэлээ гаргаж ирж өмсөөд тэгэж бүр муу ач холбогдол өгж явдаг гэсэн байхгүй. Тэгээд гинт тэр санаанд ороод мэдгүй жоохон надад бол жоохон тогтлол энэ. Гэтэ одоогоор яг нөгөө юу ямар байдлаар сонгох монгох гэдгийг нь бол сайн мэдэхгүй байгаа. Тэгээд би амхандаа ариунаа асуух үү найзаа дугуулах юм уу? Эсний ерхий шалгалт өгж байгаа юм шиг бодох юм уу гэж мэд. Тэр миний хөдөлгөөн би бол жишээлбэл мэдэхгүй байгаа байхгүй ерөөсөө. Очиж зааж хүүлээд яриач тэ одоо. Мэдэхгүй одоо. Үгүй л үгүй тийм амар. Өх юм болов уу? Тэр чинь өмнө мэдээллийн нөхд яг яаж яхад бол за тгий шүү ингэ шүү гэж хэлэхгүй. Танд баг юм яриа. Яг зүгээр нөгөө нэг санал өгдөг хайрцаг дотор бол юу атсан байгаа. Нэг юм жижигхэн пүтг шиг юм руу орж яадаг байхгүй дуулдаг байхгүй тэрийг. Тэрний хан дээр нь бол бичсэн байдیں۔ Ингэж бодоорой энэ гэж бичсэн. За. Гэтэл яаши. Одоо чи ингэж өнгөт чи Монголд хаягаараа тэр тойрогтон дэвшиж байгаа хүмүүс л үү шүү дээ. Би бас тэр ингэж бодоод байсан чинь өнөөдөр надад нэг хүн ингэж хэлсэн. Үгүй шүү дээ миний дүү чи нам сонгоно шүү дээ гэж хэлсэн. Хүн сонгохгүй. Гадаадд амьдарч байгаа монгол хүмүүс ерөөсөө нөгөө нэг тойрогоос гарч байгаа. Өөр яадаг юм уу? Хүн сонгохгүй нам сонгох гэж хэлсэн. Гэхдээ тэр яг үнэн үү үгүй гэдгийг сайн мэдэхгүй байгаа хгүй. Жишээлбэл тэрний талаар хаан чүүж бичигдэг байгаа. Тэг би юу вэ ямар сони яагаад гэж бид нэр яхахаараа зөвхөн нам сонгоод одоо бас нөгөө нэг нэр дэвшигч сонгож болохгүй гэсэн чинь тэг нэ гэж надад хэлсэн. Тэгээд би одоо мэдээлэл илүү мэдээлэл гарахыг хүлээгээл энэ ер нь яг юу болох юм байгаа. Чи тэгээ хаашаа одоо ингэ зөвхөн одоо нэг хідэн нам сонгож байгаа. 10 хэдэн намаас нэгийг дууглах гэж л явж байгаа юм. Харин мэдгүй байхгүй. Нам сонгох юм уу эсвэл одоо нөгөө нэр дэвшигчийг сонгох юм уу гэдгийг одоо л би мэдээгүй. Ерөөс тэрний мэдээлэл гараагүй байхгүй. Гараагүй юм уу? Чи хэнийг сонгомоор байгаа мэдэж байгаа юм уу?
мэдгүй дархнаас одоо би одоо дархнаас нэр дэвшигч Биш ээ. Ямар намыг дэмжихээ мэдчихэж байгаа юм уу? барагцаа бол байна. За. За үгүй. Тэгвэл чи тэгвэл за хүн сонгонд одоо чи чинь ингээд очсон чинь за дархны тэдгээр тойрогт ийм хүмүүс байна гэдэг үгүйт чи тэр хүмүүсээ мэдчихэж байгаа. Одоо тэрний чинь мэдээлэл удахгүй гарах юм шиг үгүй юм уу? Гарч эхлэх үгүй л үү? Би гарч Тодроод бүгдээ юм уу авцсан биз дээ. Үнэн л хүн Сурталчилгаа нь эхэлсэн шүү дээ. Оо тийм үү? Тийм. Сурталчилгаа нь эхэлчихэд идэх чинь алдцаад байгаа юм шиг. Би эхлэх байгаа юм байх гэж Хэрүүл нийслэлсэн юм шиг. Эхэлсэн. 20 дэх хүртэл идэх чинь 27 хоног үзэж таарч байгаа. За тэгвэл эмээгээс асууя дарханд одоо ямар нэр хүндтэй гинэ. Ямар хүмүүс нэр дэвш чинь яаж нэж ингээд тэгж байгаа л мэдгүй тэрийг бас харахгүй болвол би одоо дархны хаяг дээрээ өгөх юм болов эсвэл гадаадад амьдарч байгаа хүн бол нэг өөр юм яриад байгаа байхгүй. Одоо өнөөдөр уулзсан ичнийг өөр ярьж хахад одоо надтай зүг явж очиж өгчөө дүү маань бас нэг юм өөр ярьдаг ч юм эсвэл ингээд нөгөө өөр сонгол өгч юмс ингээд өөр юм яриад байгаа болохоор яг юу яаж өгөө одоогор бол ямар ч сайн мэдгүй бай. Тэгээд төхүүлж гадаад одоо тэр бол ингээд ийм тодорхойгүй байдал чинь гадаад амьдарч байгаа монголчуудын буруу юу эсвэл энэ тодорхойгүй байдлыг хийж байгаа гадаад явдлын яам ч юм уу Монгол улсын засгийн газар сонгуулийн ерөнхий хороод буруутай болоо. Одоо ингээд бид нар ямар буруу 110 эдэн мянган хүний шүү дээ. Хүнээс 4500 хүн гэдэг чинь ерөөсө 3-4% нэг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэг 3-4% хувийг хамруулаад тэг 3-4% нь яаж өгөө одоо хүртэл мэдэхгүй байна гэдэг чинь хэний буруу вэ? Монгол улсын Хувийн буруу. Яагаад гэж ороод унших юм боллоо мэдээлэл нь хаасаагүй байхгүй. Үгүй мэдээлэл нь хаасаагүй байгаа гэнгүүт ингээд юу яаж байгаа байхгүй юу? За одоо гуглэл үзье. Жишээл гадаад байгаа монголчууд ирэхээ сонгуулаа өгөө. Тэнгүүд ингээд эн чинь ингээд амар олон мэдээлэл гарч ирж байгаа заа. Хамгийн их сонгож үзье. Icon segment дээр бичсэн сайт байна. Icon segment дээр бичсэн мэдээлэл байна. Гадаад байгаа Монгол улсын иргэд сонгууль саналаа өгөхдөө дипломат төлөвлөгчийн газарт нэгдэгдэнэ гэсэн байна. За энэ болохоор зэрэг 24 оны 6 дугаар сарын 20-оос 23-ны өдрүүдэд санал авнаа. За дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа. За энэ хүмүүс бол 15-наас өмнө сонгуульд оролцох хэсгээ бол дипломат төлөвлөгчийн газарт одоо шуудангаар болон онлайнаар мэдэгдэх ёстой гэсэн байгаа байхгүй юу. За тэрийг бол заяа хийсэн тий. Тэгээд тийм санал авахаар товолсон өдрийн 7-оос 22 цаг хүртэлх хугацаанд салбар комиссийн тогтоосон санал авах байр санал авах юм аа гэж байна. За тэгээд зоош нь тайшн уншия. За тэрийг бол хийсэн байна. Одоогоор тэр хэсгийг бол ойлгосон байгаа юм байна. За тэгээд цаг хугацааны хуваараар сонгуулийн ерхий хороо 2024 оны 4-р сарын 21-ний өдрөөс өмнө гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссийг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн дотор дараараа. За ер нь бол тэр ингэж зохион байгуулна гэсэн. За биднэрт хамааралтай хэсгийг уншъя. За 2012 оноос хойш сонгол авчаа гэж. 15 хүртэл бүртгэн гэж байна. 6 сарын нөө? Тийм. Тэгэхээр одоо бол оройдог үл байгаа юм биш үү саналаа өгөхөд бол. Биш ээ. Саналаа өгье гэж бүртгүүлэхэд бол. Тийм байна. За тэгсэн чинь хүмүүс доор нь бөө юм байсан байна. Америкт байгаа монголчууд стар нэрээ хаан тийшэж очиж өгөх юм энэ гэсэн байна. Ясан хоолмол энэ мөнгөний чинь нэг хүнээс $1000 гарч бид нар саналаа өгөх юм уу өдрөгдсөн байна. Хэрүүл болсон байна. За тэгээд миний хэлдэг чинь тэр ихгүй. Харин чи цагаа тэгээд мөнгөө өрн барин байж тэнд нэг хулгайч гаргачвал хайрмс. Тэгээд гол нь нэр яг тооцогдох уу гэдэг юм тэгээ бүр. Үгүй тооцогдох уу гэдэг. Гэхдээ өгөөгүй байснаас ер нь бол өгсөн дээр би бол тэгээ юунд өгөх юм? Одоо гол нь тэгээ наад дээр ч одоо. Харин яг тэрэн дээр юм байна одоо яаж өгөх нь? Юунд өгөх юм? Яаж тэр хараа тий. Сонгуул гэдэг юм байна. Би одоо зарж өгөх чи л ашгүй дээ. Шин тэр нөгөө одоо жагсаалтаар орно, жагсаалтгүйгээр орно, дэвшин. Тэр би сайн ойлгохгүй жагсаалтаар орно гэдэг нь. Одоо ингийн юм шиг байна. Миний ойлгосноор заяа. Одоо ингээд нэр дэвшиж байгаа хүмүүс шүү дээ. Аха. Нийтдээ хэд хүн болоо. Тэр нэр дэвшиж байгаа хүмүүсээс одоо ингээд сонгоод гарчин да. Тэнгүүт хэдэн хувь нь ардын нам байгаа, хэдэн хувь нь ардчилсан нам байгаа, хэдэн хувь нь бусад намууд байгаа тий. Тэр хувьчлаад
Тэрнээс ингээд чигсаалтаар хүмүүсээ оруулах юм шиг. Одоо чинь чигсаалтанд хэдэн хүн байна? 40 хүн баг маш. Тэгээ тэнгүүт сонгогдсон хүмүүсийнх нь нэг 50% нь ардсан нам, 50% нь ардын нам байх юм бол тэр 40 20 хүмүүсээ оруулахгүй. Зөв ойлголоо. Гэж би ойлгосон. За энэ ингэж хэлсэн байна. Наад чи бол мэдэхгүй шүү зүгээр. Мэдэхгүй юм ярьж зүгээр би харахаа ярьж байна. Энд юу гэж хэлсэн баг харж үгүй. Гөөгөө цэгийн мен дээр 5 сарын 27-нд бичсэн байна. Гадаадд байгаа иргэд зөвхөн нам эвслээс сонгонд дагуулнаа гэсэн гарчигтай мэдээ. Яг тийм байгаа зүг хайвал байгаа үз. Ороод үзвэл. За ингэ чи гадаадд байгаа иргэд саналаа хэрхэн өгөх вэ? За гэсэн бүр юу байна? За ингээд нөгөөний процесс чи явж ийн election бүртгэл гавцэг юм байна гэдгээ дараач ингэж саналаа өгнө шүү гэдгээ би ингэж хэлнэ мэлнэ гэсэн байна. За тэгэнгүүтээ тэр 20-оос 23-ны өдрүүд 7-оос 20 цагийн 22 цагийн хооронд очоод юу ах юм бэ? Гадаад паспорт эсвэл иргэний үнэлгээтэйг бичлэн очиж санал өгнө гэсэн байна. За тэгээ санал авах хуудасны зураг нь байна. Зурган дээр нь бол одоо ингээд нийтдээ бүх одоо оролцож байгаа нам эслүүдийг ингээд жагсаагаад бичсэн байна. Ягаад хамгийн дээр Монгол Ардын байгааг бол та бүхэн хэл ölтгөө мэдчихэж байгаа. Ортлоод энэ төвлөрж байгаа учраас очиж байгаа шүү. Тэгээд ингээд урталт нь ингээд нөгөө дугуулдаг улаан юм юу байгаа хгүй дугуй. Тэгээд тэрийг бол тэр хар өнгийн одоо ингээд цаанаас өгөх тэр балаар нь бол дугуулж будаад илүү дутуу гарахгүй сайхан будаад тэгээд тэр хайрцаг руу бол хийх юм байнамаа. Скантер гэдэг л байна чинь. За хар хайрцаг сонгуулийн хар хайрцаг руу хийх юм байнамаа. Тэгсэн ягаад гадаадаас одоо саналаа өгч юмс зөвхөн одоо нам эвсэл сонгох юм бол? Миний бодлоор гадаад байгаа монголчууд нэг тойрог болох юм биш үү? Бид нар нэг тойрог болж байгаа юм шүү. Тэгэнгүүтээ тэгээ одоо аль намайг гаргамаар байгаа аль мөрийн хөтөлбөр нэлээд таалагдчихж байгаа гэдгийг яаж агаад тэгээд тэр Монголд байгаа хүмүүс болохоор зэрэг бас тэгэхээр хүн сонгох хүн биш үү? Тийм, нам сонгох. Тийм байна. За ойлголоо. Тэгтээ тийм ганцхан одоо нам сонгох ч юм бол шуудангаар авчиж байгаа болоогүй мал. Ингээд амар олон хүмүүсийг хамруулад одоо тэгэл бодвол тэр чинь тэгээд тийм хор орно л гэж бодд юм аа. Гол нь бид нөө шуудангаар бид нар одоо нөгөө сонгуулийн ерөнхий хорон аваад тэгээд тэрний амар тийм баталгаатай биш л гэж үзэж байгаа юм бааз. Замаас нь тий одоо хичнээн хүний баталгаагүй хүн орж ирээд тэр сандлын тоог нэмж хасахын тэгээд тэдрийг хян чадахгүй болохоор л тийм байдлаар хийжлээ байх л та. Гэтэ ингэчж болдог. Одоо энэ жоохон би амар тэнийг юм ярьж мадлаа. Сонгуулийг чи ингээд нөгөө шуудангаар явуулангууд гараараа тоолдсон штэ. Гараар зарим үед гараараа тоолоод байдаг штэ. Яг гаднаас ингээд хүмүүс шуудангаар явуулсан бүх юмнууд ингээд бүгдээрээ сууж гараар тоолчих болдгоо юм бол. Тэр чинь нөгөө шинжлэхдээ хар хайрцаг тоолд болцсон байхгүй юм. Сонгуулийн саналах машинаар тоолохоор тэр чинь харин тэгээд хор ороод байгаа байхгүй. Бүгдээрээ байж юу одоо ингээд бүх нам эвслээс бүгдээрээ ингээд сууж яаж хор ордог юм болоо. Тэгээд тог могийн тасрна шнэ. За тог тасрна. Тийм штэ бүр хошин шогийн болдог штэ чинь. Нам доолж хахад байрны тог тасрлаа. Хайр тийм бүр хайрцаг авч зүхтэн. Арай. Йоо болооч тон дагаа би. Йоо штэ. Камертай баймир юм хүн болгонд ингээд ингэртэй зүдэг. Хэвээ амир одоо бүх юм өгцсөн байна чи уул нь бол одоо дараагийн сонгуулийг тэгмээр шуудангаар өгдөг бол гадаадд байгаа монгол хүмүүс маань ч гэсэн эрхээ идлээд бас сонгуулаа өгмөр л шүү дээ. Би ер нь бол сонгуул өгөх гэж мөнгө аваагүй өөрөө мөнгө төлж байгаа. 150 евро ер нь олж төлж ингээд бирлээ явж байгаа. Тэгээд бодож үзнэ заа. Гой. Маа заа ийм гой юуны нийгэм итгэвтэй гэдэг чинь. Тийш тийм. Ажилтан болооч тэрөө. Заяагаар амар бохмаар санагчлаа. Би тэргүй шал ондоогоор очиж тээ. За би цаг мөнгө өрөн байж дэг хулгаач гарах гэж. Хулгаач гарах. Сан Франциско яваал нэг бол гаач гаргаал. Би хэрвээ тийм амар одоо 1000 евро мова өрөхөөсөн бол угаасаа явахгүй яриач тиймстэй. Тэр бол үнэн гэл хэлээ. Гайгүй нэг 100 үед мэдсэн болохоор эртгэн мэдсэн байсан бол бүр хэмтэх явж болох байсан л хэлээ. Чам одоо ингэ сонголтоо хийхэд хамгийн их нөлөөлөх ёстой зүйл юу вэ? Нөлөөлөх юм юу вэ? Би ийм мөрийн хөтөлбөрлөл гэж бодож байгаа шүү дээ. Чи алийг дуулах чинь асууж болох бол
Мөрөг Яагаад? хөтөлбөр бол бүгдээрээ гой юм бичэн штэ. Амар гой юм бичэн штэ. Ер нь муу мөрөг хөтөлбөртэй тийм одоо нөгөө твшигч нам эвсэл гэж бол байхгүй бах. Бүгдээрээ л гоё юм бичнэ. Үнийг яриа биелүүлж болохоор ч юм уу нэг тиймэрхүү юм л сонгоё гэж бодож байгаа шүү. Гэтэ надад нэг бодсон юм бол байгаа. Өнгөрсөн одоо ингээд түүх ингээ харангуут чи тэр түүх амар чухал биш үү? Тодорхой хэмжээ чухал шүү дээ. Тийм тэр ч угаасаа. Тэгтээ найзаа очиод сонгох юу байхгүй бол цагаан ууц өгч болно шүү дээ. Тэр сонголтыг мэдчихэж байгаа тий. Мэдгүй шүү дээ. Тий хэрвээ чиний чам таалагдах тийм юу байхгүй бол чиний сонгол чи саналаа өгсөн. Тэгтээ тэр нь одоо нөгөө хин нэг сонгох хүн байхгүй байна. Гэж одоо тийм юу яаж болох вэ? Хоос тооцохгүй шүү дээ. Тооцсон. Тэгтээ хин нэг сонгосонгүй гэдэг. Хэрвээ тэр нь бас нэг процент дээр чинь тэдний хувьас дээш нь хүмүүс цагаан ууц өгсөн бол сонгуулийг дахиж явуулмаа болно. Одоо шинээр юу яамаа гэсэн. Цагаан ууц гэдэг нь юу гэсэн би цагаан ууц авъя гэж хэлэх юм уу яа дээ. Зүгээр хоос өгнө гэсэн. Хинийч бүглэхгүй. За. Нэг бол бүглэхгүй үлдэх, өгөх, эсвэл буруу бүглэх, эсвэл зөв бүглэх гэсэн сонголттой байна зү. Буруу бүглэх юм ба саналын явц чинь тооцохдохгүй. Тийм харин тэрийг ойлгосон л та. Гэхдээ ер нь бол одоо муугар бодоход тэрийг би буруу бүглчих юм бол тооцохдохгүй байна л юм ба шүү дээ. Тэгээ чи 150. Тэгээ чи 150 бодлоо. Тэгэл би чи Монгол хоолны газар хоол идэнэ. Тэгээ чи нөөс Монгол хоолны газар очиж хоол идэх тийш яваад юм шүү. Гол зорилго нь ингээ бас тэгж байгаа гэж. Яг гол зорилго одоо харин тэгээ тэрийг бас үзэнгээ. Би ч нэгт амар тэр мэрэнд болоогүй л да. Ихтэй нэгэн тоцсных бас Монгол хоолны газар ороод үзчихье гэж бодоод. Тэгээд би ч удахгүй Монгол явах ч юм чи одоохондоо нэг Монгол хол юу биш байна. Өгөхгүй. Гайгүй. За тэгээд манай сонсогч нар бас тий сонгуулаа гадаад байдаг монголчууд ялангуяа сонгуулаа тий үгийг ивэл бас хоцроогүй юм биш тий 6 сарын 15 гэдэг чинь бас хангалттай хугацаа байгаа юм биш. Гол нь 6 сарын 15-наас өмнө манай подкаст орох нь гэдэг л байна. Яа Яа. Гэтэ Монголд байгаа сонсогч нар бүгдээр идэвхтэй оролцоорой гэдэг. Уусаа хүн болгоны санал чухал гэдэг штэ. Тийм тэгэхээр мөн ч олон хүн урам хугалж байна да гэдэг шиг өстой. Хошин шог одоо тэгээ дахиад 12 донод юу болох юм баа тийм. Хин юу ярих нь гэдгийг бид маш хүлээж байгаа. Гол нь сонгол дуусаад амьдрал үргэлжлэнэ гэдгийг сайн санаарай гэж. Юу лээ нөгөө ингээд дэлхийс өнөгч байгаа юм шиг л бүрстэ. Улаахгүй л госх юм даа гэж бодоод байгаа шүү зүйлтэй. Зүгээр кино би нөгөө ерөөсөө яадгүй хүн чинь хаймаг тэгэж хом хөөцөлдөж ингэж нэг үздэггүй штэ Монголд юу болоо хүмүүс чинь нэг бөө тэр ингэсэн гэдэг нэг юм сторинд зарлалтай штэ. Би бүр амар идэвхтэй үзэж байгаа гэж. Бүр амар үзсэн яг юу болоод энэ хин яг өгч үү гэж баахан бүр хайж хөөж үдсэн байгаа. Тэгээ сонирхолтой л надад л инээдтэй юм шиг. Хүүшээ миний найзыг бажи ялт ирсэн бах юм одоо. Миний найзыг чи сонсоо. Сонсоогүй. Буу цоошорнд гүйлгдэг байсан л гин чамаг. Хин бэ? Яна юун дээрээ. Мөнхөрөө би лавга орсон хэлсэн шүү дээ. Тэгээ наа буу цоошорнд гүйлгдэг гэж хэлсэн. Yes. Хөрхи. Чи юу сонсоогүй нэрээ? Бүр тэгж ярьж байгаа наваа. Юун дээр орсон? За яна. Тэг хүмүүс амар их бичиж орж ирсэн лээ. Контекст нь юу? Зүгээр ерөнхийдөө мөнхөрөө хэрхэн үүссэн тухайн ярьж мараа л. Тэгээд тэр чинь гурлаа байхаас өмнө зургуулаа яасан гэдэг. Дотор нь хин юм байсан юм гэж мэйтэй. Тэгсэн чинь тэр байсан тэр үлсээсэн од байсан гэдгсэн чинь од байлуу гэл нөгөө хоёр нь хажууд талаас нь тийм үү гэж мэйл тэгэл чамаг хэрхэн яасан байсан тухай тэрэд бүгдээрээ чамаас жоох ахмах байсан тухай тэг чамаг яаж гарсан тухай ягаад чамаг гарсан тухай ярьсээсэн тийм хийвэрсэн тэгээд миний найзыг жоохон өв дагаагүй л гэж ойлгосон. Тэгээ нүсийг жоохон болохоор зэрэг
Айгүйх бууж хошонгүүлдэг байсан биш үү? Хөөе тэгээд тэргээд тэгсэн чинь чи жоохон уурлаад гарсан юм биш үү? Тэгэж ярьсан юм уу? Бүр тэгэж ярьж байгаа юм уу? За би тэр нэг бол гоё юм шиг бас уурлаа гарсан. Тэггүй тэгэл заагаа гэд гүгэдсэн бол бас жоохон сонио юм шүү. Бат найзаа харин ч гоё юм шүү. Тэгж ойлгосон юм билэгт тий. За бууц хошуурн. Тэгсэн чи яасан? Уг нь яасан? За би одоо тэрэн дээр одоо юм яриад. Чи одоо энэ дээр тайлбар өгнө. Миний найз өөрөө баажийн ялтад орсныг яах юм уу? Ярих юм уу? Наа чи юм байхгүй даа гэл. Ингэсэн байхгүй да. Би хамгийн жоохноос юм. За. Тэгээ угаасаа тийм нөгөө насны зөрүүч амар гарч байгаа юм чи. Би ч амар хүүхдэрээ ингээд энэ чин дэлдэгнэлээ штэ энэ тэнд ингээд тэнгүүт нөгөө хэд чинь бүр наваг амар дардаг. GPT ингээд ер нь яаж хувцлахыг заана, яаж энэ тэнд акт хийхийг заана, хүнтэй яаж ярихыг заана тий. Бүх юмыг заана. Бүр ингээд уусаа чи би тийм коучинг хийдэг байсан юм тий. Тийм би уусаа жоохон тэд чинь ингээд насан турж байгаа хүмүүс шүү дээ. Тэд чинь ингээд 10 төгссөн хүмүүс би дөнгөж 8 дугаар ингээд хөвт. 7 дөнгөж 8 дугаар. Тэд чинь бас ялгаа амар тухайн үед амар гардаг байсан юм аа. Тэгэл GPT ингээд нэг 5 ахтай. За. Бүр амар хэцүү. Үгүй амар хэцүү ч явах те. Тэгэл сүүлдээ залхаж байгаа юм чинь. Тэгэл за яг та нарын чад хийж байгаа юм бол би ч гэсэн чадна гэл тэгэл гарсан шин. Яваас дотроо нэг жоохон өөрөө жоохон өөрийнхөө юм хийнэ гэж би утас. Тэгээ заримдаа хийжсэн юм дээр жоохон сүлдээ юу байгаадсан юм. Зөрлөлтөд тэгээд зөв. Би өөрийнхөө юм бас хийж чадах юм чинь тэг гарсан шин. Тэг чамаа ярьсан байлээ. Сүүлдээ өөрөө шинэ хамтлаг байгуулад айгүй амжилттай зөндөө явсан гэж бол ярьсаасан. Тэгсэн үү? Тэгсэн. Тий. Би нэг үзье л би одоо яг ямар тооноор тэгэлээ. Яг ямар тооноор ярьсныг мэдэхгүй болохоор шууд чаа хоошуунг үлгсэн гэж хэлсэн сонсгоо надад үгүй яг тийм муухагаар бол яриаггүй мэдэгдэл хийн штэ мэдэгдэл гээд стори хийгээд жоо илдэл муухагаар баймаараа бол яриаггүй тэг нөгөө энэ ажил талаас нь тоглоол тэгж мэжилсэн бах ерөнхийдөө би тийжсэн юм чинь ерөнхийдөө бол бууз хоошуурн гүдэг байсан гэсэн юм бол ярьсан яа за тэрийг олж үзье бай за уусаа тэгэл нөгөө юу штэ нөгөө шууны баган жиргэн штэ үс тэгэл од инг гэл тэгвэл тэгэн. Тэг гол нь тэр нь асуудал биш байсан л да. Гол нь ингээд бүх юмыг заагаад бүх юм ингээд харчин сүултээ хүн чинь ингээд дургүй Хүшээ. штэ. Надаа нэг мөхөрэпийн CD байдаг байсан тэр нэг цэнхэр өнгөтэй гадруутай тэгээд нэг хідэн 8 track гэжлээ. Тэрэн дээр чи дуусна уу хамт? Би ерөөсөө CD-н дээр яг тэр одоо нэг эхний CD гарах гад бид нар чинь CD-ний бичлэг гэд яг ингээд дөнгөж эхлэх чахтанд би гарсан. Хэрвээ би орчоод хаяа явах юм бол үгүй би хэрвээ тэн донд орчих юм бол би мүт яахгүй ингээд бүр заваараа явчих юм болов уу гэж би бодсон юм. Тэгээ яг тэрний өмнө гарсан баг. Ингээд нэг CD-ний бичлэгэд орчоод тэгээд дараа нь ингээд гарлаа гэх юм бол тэр чинь утгагүй шүү дээ. Би тэгээ за одоо нөгөө стажинг нөгөө дээр нөгөө бид ярьсан галтэр хөдлөх гэдэг нэг шиг за өстой яг галтэр хөдлөх гэдэг юм байна гэж би бодоол тэгэл за одоо л яг цаг юм байна гэл одоо л арахгүй л би гардаг жил чинь 10 би яг төгсөх жилдээ ордог жил чинь 8 дугаар 2 жил хамтасан юм тий 2 жил бас бараг 2 3 жил тий 2 жил бас хамгийн анхны дуу ямар дуу вэ? Миний хамгийн анх дуулжсан дуу чи хайр эзэн баг. Манай од шууд мэдчихэж шүү. Таваа чи мэдэхгүй байсан шүү. Би нанс од мэддээ тэгсэн мэдчихэж. Яа мондөг сандгийн миний найз. Нууцхан хайр штэ. Нууцхан хайр бишээ. Нууцхан хайр дээр би баг. Нууцхан хайр дээр чинь шал ондоо хүмүүс байсан баг. Лавгаач байгаа. Лавгаа өөрөө тахилтын дуусан баг. Тэгээ лавгаа яг мөнхий рэп гэж байгааг. Энэ мөнхий рэп гэдэг чинь шал ондоо хүмүүс байгуулсан шүү дээ. Одоо энэ байгаа хүмүүсээс хинж байгаагүй шүү дээ.
Оо тийм үү? Манай 20 дугаар сургуулийн дээдлийн 2 дээр ангисан тэд. 2 лөө 3 дээр. 3 дээр ангисан. Тэд нар ингээд мөнхөрөв гэж хамтлаг байгуулад тэгснээ одоо энэ байгаа Батуух, Мегал, Хавга 3-ыг хамтлагтаа оруулаад За нэг арай өөр юм ярьсан шүү тэр бажиалт тэр. Одоо тэр яг ингээд тэр хамтлагийг байгуулж байсан хүмүүс нэг ч байхгүй. Бүр нэг ч байхгүй. Оо тийм үү? Тийм. Яг нууцхан айрдыг яг лавга энтер тахилтын лавга энтер гэж солиорч лавга тахилтын дуусан баг. Гэтэ лавга тухайн үед тэр чинь шал ондоо нөгөө цаг хугацаагийн хамтлаг байсан. Тэр чинь поп хамтлаг байсан бохгүй юу? За. Одоо нөгөө үүрээ мөнхбат тэгээд тэр нөгөө сэтгүүлч нөгөө спортын сэтгүүлчдэнд Эрка гэж залуу тэрний аах хинчлээ. Тэгээд үг сөрөгчдгийн хамтлаг байсан. Тэрний тайлгаач болсон бас нэг залуу гэ. Тэгээд эдгэр чинь шал ондоо хамтлаг байсан. Бүр ингээд нөгөө юу гэдгэлээ нэг клип милиптэд тэр чинь тагтаа магтаа 90 хайлах талын шуу хаа гэдэг нэг тийм 20 дугаар сургуулийн нэг юун дээр урлаг заалан дээр бэлддэг нэг тийм поп хамтлаг байж байгаад тэгээ мөнхөрөв гээд одоо нэг манай тэр 3 анги дээр шүү дээ 3 төгсөлтийн дээр байхгүй тэдэр мөнхөрөв гэдэг хамтлаг байгуулсан байна амар олуулаад идэж яаж байгаа тэгээд лавга энтер нөгөө тухайд нөгөө хүнээр тахилтаа дуулуулдаг. Тэгээд лавга дуудаал тэр нууц хайрын тахилтыг дуулуулсан шүү. Тэгэл нэг нэгээрээ ингэж орж байгаа. Сүүлдээ яг байгуулсан хүмүүсийн бүгднийг нэг нэгээр нь гаргацсан юм. Яац хүмүүсээ тэгээд уусаа ингээл явахгүй болол тэгээд гарцгаасан юм. Тэгээд сүүлдээ бид нар яг 6 болоход байна шүү дээ. Яг мөхрөө байгуулчихсан хүмүүс нэгж байгааг. Зөө. Сэнэмс. Наад төгчөн бол жоох өөрөөр яригдсан шүү. Тэр болгоныг нарийн ярихгүй л те. Тийм ээ, тийм л. Хүн болгон өөрийн гэсэн перспективтэй тэгж үү. Тийм. Гэтэ ямар ч мөнхөрөв гэдэг хамтлагийг шал ондоо. Яг энэ нэр мэрийн бол шал ондоо өмсөжсэн. Одыг бажи ялтаар харах өдөр хизээх бол харин тий. Би хамгийн ихнийхэн дугаард орсон шүү дээ. Тэгээд цацаглаагүй юм уу? Ковидэр наад хоёр чинь бажи ялт гэдэг юу хийн гэдэг подкаст хийн гэдэг мэддэггүй байсан. Тэгээ ковидэр наад хоёр чинь мэддэггүй байсан. За. Анх удаа хөшөө гурлаа нэг юу яа. Facebook дээр нэг лайв хийдэг. Тэгээ тухайд яг нөгөө ковид бол хамгийн нөгөө таагдцсан. Нөгөө карантин болсон байсан. Тэгээд нөгөө Майкл Жорданы Last Dance гэдэг докюментари гараад тэгэл бид гур яг тэрний дараа тэр дуусаад яг тэрний араас лайв идэх хөхгүй яг тэр киноны талаар сакс максэрэл тэгэл Майкл Жордан ямар байсан байна гэл тэгээ яриад гисэн чи бүр амар хандлт авдаг хөхгүй Facebook-ийн тэр лайв нь амар үздэг хөхгүй тэгэл тэрнээс хойш тэр очоо за ийм хийж болох юм байна гэдэг санаа авсан хөхгүй. Тэгээ би яалтаа тэлтэй. Хамгийн анхны чинь зочин би бистэй нэр тийм л гэдэг. За зүг гоё. Тийм очтой би. Тэгээ би бол дахиж орохгүй хаа орцсон юм чи хамгийн анхных нь би юм чи. Тэр юу олж аваач. Хамгийн анхны 0 дугаард чинь гэдэг нэр олж аваа. Тэр сая лайв одоо байд юм болов хадгалагдсан болов уу юм болов? Ойстой бомд байхгүй. Тэр чинь одоо хэдэн жил болж байгаа? 4-5 жил болж шүү дээ. Бүрөө. За. Тийм. Бараг 5 жил болж байгаа юм шүү дээ. Хамгийн ихний эпизод нь 4 жил юм гэж шүү дээ. Нөгөө. Яа. Түүл тэгж ярьж байгаа. За тэгвэл тэр үзмэр л юм байна. Гэхдээ би ч тэр харсан л та. За тэгж байгаа нэг үзье да гэж бодоодсэн. Надаа үзэх шалтгаан гараад ирлээ дээ. Тэгвэл үзье да. Юу мөнхөр эпин тоол толох юм яах юм бол? Үгүй юм. Тоглолтоо хийсэн шүү дээ. Тийм үү? 2 сарын өдөөс шүү дээ. Удахгүй нэг тоглолт хийгээд байгаа. Тэгээд хүрээд иргээд байгаа. Нэг тийм яриа болсон. Тийм болохоор тиймхэн болохоор тэр баж ялалт хүмүүс аягүй ороод ирд юм шүү. Одоо тийм мөнхөрөв чи 25 жил яа болох гээд байгаа. 25 жил. Оо. Тийм. Тэгээд
25 жилийн дээр цэнгэлтэд тоглоё гэдэг байхгүй. Тэгэхдээ урд нь байсан хүмүүс бүгд ингэж юу яаж байгаа хэдүүлээ нэг нийлж байгаа нэг тийм тоглолт хийгээд чи ирж чадах юм уу гэд тэр нэг яриа болсон. Яг тэр бол бүр ингэж эцэлж болоогүй л дээ. Тэгээд ер нь бол удахгүй нэг цэнгэлтэд дээр тоглолт хийх гэж байгаа. Тэгээс одоо юм би цэнгэлтэд ад мод ингээл тоглож байгаа гүнөө доор ингээд зогсож байхс тий. Бид гурыг VIP цуулах юм уу чи? Тэгэхээр гойж байна. Хараарай гэж. Одоо энэ би очихгүй хоо. Ячхалта нэг мод найзтай байж үзмээр шүү. VIP болмоор шүү дээ. Хайч мэдсээр дуурч муудаг. Тийм VIP болоо. Бид гурав ордно ингээд энэ дуу заа тавьж манай найз гэж үгээд байна. Камер замраад дугаар надаас авах. дуулж ирээд. Одоо тоглоом гэх юм бол Монгол явъя. Бөөндөө явъя. Нэрээ. Тийм шүү. Тэгвэл ажил мажлаас чөлөө авна шүү. Тийм шүү. Шууд чөлөө авал явъя. Одоо би юу н тайз мэзэн дээр гарч чадахгүй хөө. Би яагаад вэ? Тайзан дээр гараагүй амар удацсан. Би ч одоо хэдэн жил хамгийн сүүл хизээч тайзан дээр гарсан. Тэгэхэд л яах вэ? Одоо ингээд караокед ороод дуу дуулахад дивэлдэггүй шүү дээ ингээд. Яа тайзан дээр ч ондоо найзаа. Караокед ороод дуу дуулахад дивэлдэггүй юм чи одоо тайзан дээр гараад дуу дуулна гэж. Тэгэхгүй амар одоо надад ерөөсөө санаанд ордоггүй шүү дээ. Хадлаарэ. Нэр. Гоё л дуулдаг шүү дээ. За манай сонсогч нар бичээрэй. Мөнхөр тий цэнгэлгийн тайзан дээр одыг хармаар байвал бүгдээрээ доор од гэж гурав бичээрэй. Од гэсэн гурав. Од. Ямар нэг хөрөө ил гэж байгаа шүү дээ. Тэр шиг. Оо ямар гой сагчлаа. Хөөе яг тэгмэр байна. Тэгмэр. Дараа нэг амар энержитэй те. Зүг юм ярьч уу буруу юм ярьч уу. Гэт боцч оруулах уу яг уу шиг. Оруулаа. Тэгэл дараа нь гурлаа ивэлийг Оскар авч яхад гурлаа стаар сууч. Йоо за амар аваа шидчихлээ шүү. Гой авна штэ. Баярлалаа. Бид гой ихтэй өрөөрэй. Хамгийн гол нь гэсэн өрөхгүй. Шууд орцоо. Телевизээр үзчихвэл яа нөөлчтэй. Оскарт оруулахгүй штэ надад. Ганцхан хүн би авч ордог юм шүү. Дэйтэл авч орно шүү тийм. Яг л багийн гişүүд энэ төр гээл те аюу бол хүмүүс оролцож байгаа юм чинь. Тэлтэй ээжигээл дагуулж ордог багт. Нэг бол тэр хүнтэй гэрэлцсэн байх юм бол ихнэрээ. Эсвэл мамыгаа дагуулсан да. Оскарт орж суух гэдэг хэмэлтээс гэрлээ. Гэрэлчихсэн үү? Амар хурдан. За яах юм бэ батцэг. Өмнөх өдөр нь гэрдээд маргаашаа салчихсан уу? Йоо. Найз нь чамтай гэрлсэн чи ээж чинь дагуулж явуулна. Санаа зовлтгүй. За хоёулаа хүүхэнтэй гэрлээч. Хоёулаа гэрлээ. Би явж бүгжээ хийлээ. Нэр ивент хийснээс хэдүүлээ. Өнөөдрийнхээ спонсорлогоо шилжчихв. За тий. За. Өнөөдрийн дугаар спонсор. Тэтгэлэг аппликейшн татчихсан уу? Юу гинэ? Найзаа. Тий, тэтгэлэг аппликейшн манай нөгөө одоо 5 дугаарт спонсор орж байгааг та бүхэн маань мэдж байгаа. Тэгээд энэ дугаар нь бол 4 дахь дугаар нь болж байгаа. Тэгээд сая одоо зөндөө олон хүмүүс хонхны оройд бэлээд тэ ингээд амьдралаа шинэ хөлөө гинэ ямар сони юм чи. Шинээр хөл тавьж амьдралд ороод тэ одоо ингээд аажийнхаа бас зорилгоодыг тодорхойлоод бакалавра төссөн хүмүүс нь мастерт орох гээд ч юм уу эсвэл одоо ингээд бас шинэ 90 үе гарлаа тий 6 сар чи ер нь нэг тийм шалгалт дуусаад нэг гоё болдог үү штэ. Тэгээ дараачихаа ажил амьдралыг та нар мань төлөвлөж байгаа бол тэтгэлэг аппликейшн дээр байгаа маш олон мэдээллүүдийг уншаад сонирхоо танилцаад өөрийн болгож аваад амьдралтаа хэрэглээсэй гэж бид нар хүсээд тэгээ ингээд ийм сайхан аппликейшн та бүхэнд танилцуулж байгаа маань та нар мэдж байгаа хаа. Тэгээд өнөөдрийн дугаарт бид нар юу онцлох вүлээ? Ивент. Яадаг ивент үлээ найз минь. Камаа тэтгэлэг ап маань ингээд янз бүрийн тэтгэлэг болон сургалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна маш олон ивентүүдтэй хамтарч ажил та бүхнийг ивентүүдтэй холбож өгдөг. Тэгээд маш олон өөрсдийн гэсэн ивентээс гадна ондоо энтэнд болж байгаа ивентүүдтэй хамтарч ажилладаг. Тэгээд гол нь энэ тэтгэлэг апыг ашиглаад яг
энэ апнаас энэ олон ивентүүдэд оролцох боломжийг гаргаж өгдөг. Тэгээд тэр зэснийхэн талаар бүгдээрээ ярилцгаая. Тэтгэлэг ап маань бол одоо ингээд одын хэлсэн шиг ивентүүд зохион байгуулдаг. Тэр ивентүүд төр бол гишүүн одоо төлбөртэй гишүүн бөгөөд төлбөргүй гишүүн бол бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд төлбөртэй гишүүн байх юм бол хөнгөлөлттэй бас одоо member гишүүн байх юм бол тэр одоо тасалбар гэх юм уу одоо ивентийн одоо төлбөрийн хөнгөлөлттэйгээр тэрэндээ бас бүртгүүлж болдог. Ивентүүд нь бол ер нь бол одоо хязгаартай судалтай байдаг учраас гишүүд мань бол өөрсдөө эртнээс бүртгүүлээд тэгээд ивентэд бол дараа нь оролцох тийм боломжтой байгаа. Тэгээд ер нь ивентүүд нь бол янзын одоо мэдээллийн бөгөөд ямар нэг байдлаар тэтгэлэгтэй ч бол холбоотой тийм тусламжийн ивентүүд байдаг. Тэгээд энийг бол органайз хийж өгдөг тийм аппликейшн байгаа. Тэр бол надад их таалагдсан. Онлайн ивент байдаг юм бэлээ. Сов хүнээрээ биеэрээ очдог тийм ивентүүд ч гэсэн байдаг юм бэлээ. Тийм тэгээд энэ ивентүүдийг одоо ингээ харна штэ тий. Одоо сүүлд ингээ 6 сарын 8 дууссан юм байна. Гэтэ тий. Ингээ нэг ивент нь болохоор ерөөсөө айгүй тоотой байна. Одоо чи 80 хүн, 60 хүн, 20 хүн гэх мэттэй. Тэгээд яарч бүртгүүлэхгүй бол энэ чинь амар хурдан дүүрчт юм л да. Бүх ивентүүд нь ингээд дүүрчт юм байна. Тэгээд апнаас ингээд урд нь ингээд манай тэтгэлэг апын чинь ингээд одоо шууд апаараа ингээд үнгүүч гэсэн ингээд бүртгүүлээд тэгээд гол нь үнгөө бүртгүүлсэн юм чинь заримдаа ингээд очтгүй байсан юм байна л та. Нөгөө одоо нэг хүний судал авчаад очтгүй те. Тэгээд тэгэнгүүт нь одооноос эхлээд баг зэрэг төлбөртэй болж байгаа юм байна. Одоо ямар одоо ивентээс шалтгаалаад 5, 10, 20 мянга ч гэдэм үү те. Баг зэрэг төлбөртэй болоод гэхдээ хэрвээ тэтгэлэг ап татаад бүртгүүлээд танцыг идэвхжүүлэх юм бол энэ олон одоо ивентүүдийн одоо тасалбар нь 30% хямдрах юм байна. Тэгэхээр одоо $10,000 $10,000 төгрөгийн ивентэд оролцох гэх юм бол танцээ идэвхжүүлээд тэгээд бүртгүүлэх юм бол 7,000 та ердөө 7,000 төгрөг төлнө. Юу гэнэ нэ за 7,000 төгрөг. Гэтэ бид нар ингээд мөнгөний дүү ингээд 7 болгон гэж ярьж болохгүй бах те. Энд ингээд 30% гэдгийг л ярьч те. Тий, only тэд гэдэг бичсэн байгуут. What do you mean only? гэдэг хүмүүс ирээд хэрүүлээд шүү. Тэнтэтлээ. Only $500. What do you mean only $500? 500. What do you mean гэж ядсан. За зодлоо. Тий, тэгээд 30% хямдруулна гэдэг чинь бас маш том хямдрал шүү дээ. Тэгээд танцээ тэтгэлэг апад суулгаад тэгээд танцээ идэвхжүүлээд тэгээд тасалбараа хямдруулж аваарай гэж зөвлөе. Тэгээд хүмүүс ингээд энэ тийм ингээд тэтгэлэг апаа сонсоогүй байсан ч гэсэн ингээд сургалтын янз бүрийн ингээд ивентүүд таарлдаад тэгээд тэрийг бас тэтгэлэг апн дээр хайж үзмээр юм биш те. Оо яг үн тийм. Байж ивэл шууд хямдруулалтаа орох нь шүү дээ. Тэгээд угаасаа тэтгэлэг апын тухай өмнө сонсож байгаагүй сонсогч байх юм бол тэтгэлэг ап маань бол одоо education-ны одоо resource одоо application гэж хэлж болно. Одоо тэтгэлэг онлайнаар одоо сургалтаа хөгжүүлэх, тэтгэлэг олох тийм resource юмуудын бол бүгдийн нэг газар бөөгнүүлсэн одоо тийм application байгаа. Энэ application бол төлбөртэй бөгөөд төлбөргүй membership гэж хоёлаа байгаа. Тэгэхээр хүн болгонд бол ямар нэгэн байдлаар одоо сургалтаа үргэлжлүүлэх, гадаад руу гарах, ямар нэгэн тэтгэлэг олох гэж оролж байгаа хүн байх юм бол анхан шатандаа бас үнэгүй membership элсэж болно. Тэгээд үнэхээр тэгээд бүх одоо офер хийж байгаа одоо үйлчлэгнүүд нь бол таалагдах юм бол цаашаа төлбөртэй руугаа membership руу орж болно гэж сануулж хэлмээр. Тэгэхээр хүн болгонд бол ерөөсөө энийг бол үзээрээ. Тэгээд тандыг мэддэг залуу хүмүүс байх юм бол бас тэ сургууль муу соёлд сурж байгаа тандыг мэддэг хүмүүс ахвал тэднэртэй бас санал болгоорой. Ер нь бол бидний хувьд бол тэтгэлэг апыг бол хэрэгтэй ап гэж хэлээ үзээд байгаа. Тийм ч болоо тэгээд өөрсдөө бол энэ апыг ингээд ярихлаарэ их тийм дуртай ярьдаг, деталуудыг өөрсдөө хүсэж одоо ингэж ярьдаг байгаа. Тэгээд ер нь бол
та нарт ч бас хэрэгтэй ап гэж бодож байгаа учраас бас спонсороор хамт ажиллаж байгаа гэж сануулж хэлмээр байна. Яа, баруун үзүүн үү? Баруун. Яа, таасангүй явчлаарай. Наа хүм болж ин да ёо. Вис Яа. зүүн чих бүрстэй амар дүнгэлсэй. Чамаа хүн мууцсан юм Чам шүү. нэг газар л бууз хоошоорнд гүйжилсэн гэж ярьж байна да. Ёо, наа өстө. Димэртэл молла баярлаа тэр хүнд. Бууз хоошоор од гэж. Та нар ийм хүн ичигдэггүй ингээл баруун зүүн чих дүнгэх. Дээд доод зовх татлах гэл. Татах матах. Би бол ямар нэг юм дүнгнээ татах юм бол заавал эмчрүүгээ залгах уу байх уу гэж боддог. Заяа амар. Юу? Яг мэддэг царайтай яа. Ёо. Чи наг мэдгүй л энэ олон подкаст хийжээ да. Арай. Би тэгдэг юмтай миний хүүхний толгой затнах бол би усанд орох болж байгаа юм байна л гэж боддог. Хүүхний толгой хамгийн сүлд хэртдэг гэж би сонссон. Тэгэхээр би маань ер нь хэртэжтэй заяа усанд ор гэж хэлдэгэ өөртөө. Миний толгой өдрөөр затнагаа хотлаа. Яагаад what? Яагаад өхний толгой хамгийн сүлд хэртдгийг? Тэр асуулт амар. Тэр интэг гэсэн баха. Чи ингээ левчиг зүүхгүй байхаар хөхний толгой чи ер нь бол ингээд амар секси байх гэж байна. Ингээ байнга өмнөд өргөцээр байгаа ерөөсө хэртдэггүй байнга цэвэрхэн байд юм болов. Тэгээд захтанж байна гэдэг чинь ингээд бүр би арай тагтарсан. Өөр юм хэлсэн байна уучлаарай. Зүгээр сая санаанаасаа зохиосон гэдэг мэдгүй тиймэрхүү юм байдгүй. Чаа одоо усанд ордгүйгээ. Дээр оймсоо угаадгүйгээ баахан хүн загинсан одоо усанд ордгүйгээ. Загин усанд ордгүйгээ. За яг би ер нь жоохон заван болцсон шүү дээ. Заван заяа гэдэг нэр өгөөл таарна. Хамаагүй яа. Яг ингэж ярьж байгаа юм би айгүй хамгийн цэвэрхэн агаа та. Хамгийн цэвэр. Би яг өдөр тэр үгээр ариун нэг юу да. Үгүй л тийм. Ясаач гэдэг. Йоо ямар ариун бол итгэж магадгүй өстэй. Яаж магадгүй? Итгэж магадгүй те ингээл доод зогт. Альч дүнжин гэж асуудаг. Үгүй нүдний доод зогт таталж матлал яана ойлгох юм шиг өстэй. Тэгээ тухайд бас яаш. За, юу болох ч юм бол нэг 2 секунд бол бодно. Тэгээд очир зүггүй тэрнээсээ болоод өдөржингөө шаналал ч юм уу. Тийм юм бол байхгүй. Би нэг удаа чих дөнгөх юм бол хангалттай ус уснаа л гэж бодсон. Хүмүүс ингэдэж штэ. Хамар захтанахаар уудаг модог гэдэг. Тийм нэг Facebook дээр нэг ийм групп байсан. Одоо байд юм мэдгүй байдаг л хэл та. Бидэн тохиолдсон хөгжилтэй явдлууд модлууд гэсэн нэг групп. Тийм байдаг шүү дээ. Тийм. Би тэрэн дээр нэг яг ямар стори бичсэн мэдгүй юм. Би нэг хамар захтнахтай холбоотой юм бичсэн. Тэгэл арх хамар захтнал арх уснаад бичсэн л хэл та. Яа одоо яг сандгүй. Тэгсэн чи доор нэг хүн тэгсэн. Хамар захтныг чи арх уух бишээ тэнгээ наад бооога наад чи юу chcэлээ. Наад чи ариун боовно чи ариун зүгнэр чи болж байгаа шиг гэсэн. Би тэгээд дахиж хамар захтанжсэн чи хамар захтанжсэн тухай хүнд ярих болсон. Хүмүүс ингээл тоглоод яана хамар захтаадах уухандаа муухандаа гэдэг штэ. Тэг. Одоо ерөөсө тэр комментнаас болоод би хэзээ ч тэгж бодох юм болсон. Тэгээд тэр комментнаас болоод хамар захтнах болгонд боо угаадаг басна уу? Эсвэл чиний хэлсгээр за усанд орох болчтой гэж. Тэг би яг хүн ингээд хажууд ингээ хамар захтаад уухандаа муухандаа гэ би дотроо инээд ч одоо. Бомбогоо хоолцол гэж хэлж чадахгүй л дээ гэж тэгэл дотроо инээж байгаа. Баг хүүхдтэй тэгээ заагаад өгчмөр юм шүү. Багаас нь бэлгийн ариун цэврийн захиулахын тулд. Миний тий хамар захтнаа чинь тэр өвчин янз бүрийн тий нөө юмнаас болтон гэж ялла шүү. Тэгэхээр манайхан бас мэдж амаар мэд. Би бас мэдж авсан тэгэж.
Гэтэ тэр чинь нэг зүгээр нэг ингээл иргэнэл захтандаг шүү дээ. Тэр мөрн чам өгөл халтаа зүгээр мэдээж. Яа сайн геймер инээдтэй байсан чинь нэг инээдтэй санаанд орчлаа. Би өндөр ингээд нэг хамаат нэг нэ. Хамаат нэгтэй боллоо гэж. Нэг ихчтэй хамт ажилладаг байхгүй нэг Монгол ихчтэй. Тэгээдсэн чинь ингээд энэ чинь ингээд нэлээд том баяр болоод амралтын өдөр тэг ингээд амар боломжуулчт молчт ингээд ирээлтгсэн чинь ингээд эдийн хям заардаг юмн дээр ер нь бол ажиллахгүйсэн чинь нөгөө ихч маань жоохон ингээд юу муутай хэл муутай тэгээд яаж ч бүр англи хэл бүр муутай тэгсэн чинь ингээд хоёр гадаач болж ирдэг байхгүй тэгсэн чинь 3 юм аа гэсэн чинь нөгөө манай ихч ингээд 2 гээ 2 руу гурвснаа 3 дахь дээр нь голж нэгийг ингээд 3 нэг юм одоо нэг юу ч авъя гэлээд яварсан. За 2-ын тим юм, 1-ийн тим юм гэсэн чи 2-ыг ингээд зааснаа 3 дахь гэснээр голын өрөөгөө гаргачихсан. Нөгөө хоёр нь бүр татаж унтлаа нэг. Би татаж унтлаа нэг бүр амар заяа шууд ингээд fuck you гаргачихсан. Тэг өөрөө юу ч ослоо ойлгоогүй заяа. Яага нэг таа. Яа би бүр татаж унтлаа нэс. Тэг тэнд ингээд амар очор мочртаашсан. Тэндээс хүмүүс хүртэл нэгээд яа бүр татаагаа. Тэг ингээд ерөөсө голын ер нь дандаа ихэнхдээ тэр их голын өрөө гаргаад идэг байхгүй нийгмиг гэж заахтаа. Тэгээ тэр гинт цай санаанд орчлоо. Тэнийг хүмүүс яадаг гэсэн чинь. Маа нэг 10 жилийн багш тэгдэг гэсэн нэг шохоогоо барьчин ерхий өрөө 7 өрөө. Тэнгүүтээ шохоогоо барьж байхдаа нэг гэдэг голын өрөө хардаг. Ангаараа инээд найдаж байна. Нэгдүгээр гэлдэг. Голын өрөө цог. Яа нэгтэй. Яс. Тийм багш байдаг гэжлээ. Яа. За зайхан дугаар болж өндөрлж байна. Хамар захтанчлаа гэж. Хамар захтанчлаа. Энэ эпизодыг дуусчихлаа. Тоол гэсэн үг шүү. За Яваач ивэлээ хүлээгдэх чи. Бүгстээсээр сайхан бүгстэй залуу шүү. Гэж хүмүүс ütсэн байсан шүү. Ноо. Чи одоо комментүүд уншаагүй юм уу? Ямар коммент? Уншаагүй ба штэ. Тэгвэл Instagram-д коммент уншаад байгаа штэ. YouTube дээр тэгцээсэн шүү. Тийм үү тэр бас олж. Одоо ивэлээ тэгцээсэн шүү. Бүксийг бол үнэхээр сайхан идэг шүү. Хэвээ дахин ямаар идэг. Дахин илээ subscribe дарж болдог бол дахин дармаар гоё бүкстэй залуу шүү гэжсэн шүү. Яа би одоо бүкс нь үзсэн юм болоо гэж бодлоо сая. Тийм. Миний өөр бүксийг яриад байгаа мах гэ баярлалаа ш. Сая боордаг шиг. Тийм нэг бүкс авсан юм байна уу? Бүкс хараад явж энэ хүмүүс тийм. Яа. Нугасаа зя надад. Оо боличи. Яг таа вэ. Sorry. Sorry. За надад ингээд өнөөдрийн эпизод маань ингээд өндөрлөж байна. Энэ эпизод одоо энэ жижигхэн аян замд одоо бидэртэй хамт явсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэ эпизодонд сансан бодсон байх юм бол бидний бас асуултанд хариулмаар байх юм бол коммент үлдэхээ битгий мартаарай. Дээрээс нь эпизод таалагдсан байх юм бол та subscribe button-аар дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Бид бас дээрээс нь Instagram дээр постлог учраас Instagram дээр follow-дж болно. Дэвтэр хөрхөн жижигхэн уралдаантай байгаа хин 10,000 subscriber followers төрүүлж хүрхээ. Тэгэхээр аль нэгэн дэмжих хүсэлтэй байл бас follow дарахаа битгий мартаарай гэж сануулж хэлмээр байна. Дээрээс нь манай өнөөдрийн спонсор Тэтгэлэг апыг бас сонирхож үзээрэй гэж сануулж хэлье. За ингээд энэ эпизодыг бид нартай хамт үзсэн сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ 7 хоногоос сайхан өнгөрөөгөө дараа 7 хоног болцгаая. Озя подкаст байлаа. Баярлалаа баяртай. Bye. Баяртай. Bye.